Таны ажил, карьер, хайр, сэтгэл, амьдрал авахыг бүх зүйл чинь бүтэмжтэй сайхан байж таныг үнэхээр өөдрөг, гэгээлэг ирээдүй ухтаж байтал энэ ирээдүйг чинь хэн нэгэн танаас нэг л өдрийн дотор булаагаад авчихвал яах вэ? Хүний нэг насны амьдрал залуу сайхан насыг нь байтугай өнөөдөр бидний нэг өдрийг нэг цагийг хүртэл хэн нэгэн хүн булаагаад авахд бидэнд ямар аимшигтай санагддаг билээ те. Тэгэхээр энэ бүх зүйлээ булаалгасан залуу насаа нэг насны амьдралаа түүнээс ч ихийг булаалгасан нэгэн залуугийн түүхийг би та бүхэнд өнөөдөр ярьж өгч байна. Энэ бол Францын алдарт зохиолч Александр Дюмагийн бичсэн Монте Кристо гүн хэмээх зохиол байгаа. За миний хувьд энэ зохиолыг ахлах ангитай байхдаа 2 удаа уншиж исэн. За тэгээд уул нь бол энэ жил өөртөө өмнө уншиж исэн номуудаа дахиж уншихгүй дандаа шинэ номнууд уншина гэсэн ийм зорилго тавьсан байсан боловч Дархан уул аймагт амьдран суугаа хайрт аавынхаа хүсэлтээр энэхүү номыг бас сонсъё гэсэн болохоор дахиж уншаад тэгээд дахиад ярихаар шийдлээ. Тэгээд бас яг өмнө уншиж исэн хүүхэд байхдаа уншиж исэн номыг дахиж унших сонирхолтой байд юм байна. Тэр үед ингээд уншихтаа яг толгой дотроо ингээд Эдмонд Дантесгийн гол дүрийн залуу маань Францад Марсель хотод алс холын аяллаас эргээд ирж байгаа өдрийг би тэр үед яг юу гэж төсөөлж уншижсэн. Яг өнөөдөр ч гэсэндээ тэр төсөөллөөрөө дахиад яг тэр төсөөллийнхаа ертөнцид ингээд очиж байгаа манайд маш сонирхолтой байлаа. За ингээд олон юм нуршилгүй номынхаа үйл явдал руу шууд оръё. 1815 оны 2 дугаар сарын 28-нд Францын далайн эргийн Марсель гэдэг хотод 2 залуугийн хувьд бас амьдралд нь чухалд тооцогдох ихэнх хүний амьдралд ганцхан тохиолдох баярт өдөр болж байгаа. Энэ нь юу юм бэ гэхээр энэ 2 залуу маань хоёулаа өөрсдийн амьдралыг эхлүүлж өөрсдийн сэтгэлд нийцсэн бүсгүйчүүдтэйгээ сүү тавих ёслолоо хийж байгаа. За энэ 2 залуугийн маань нэг нь болохоор манай Монте Кристо гүн зохиолын гол дүр Эдмонд Дантес, нөгөө залуу нь бол Марсель хотын Вангийн прокурорын туслах эсвэл прокурорын орлогч гэж орчуулмаар юм шиг санагдсан Вильфор хэмээх залуу байгаа. За Эдмонд Дантес бол 19 настай. Аавтайгаа хамт ядруухан амьдардаг. Гэхдээ өөрөө бол маш үнэн шударга, ажилсаг, хичээнгөө, нягт, нямбай ийм залуу байгаа. За энэ залуу бол Марсель хотод байдаг Морел ба түүний хөвгүүд гэдэг нэртэй фирмийн эзэмшдэг усан онгоц дээр ахмадын туслах хийдэг байсан. Сүү тавих өдрөөс өмнө буюу 2 сарын 27-ны өдөр дөнгөж ганцхан хоногийн өмнө энэ залуу Марсель хотын Бомт дээр Фараон гэдэг хөлөг онгоцтойгоо эрхэм эзэн, хөлгийн эзэн Морелийн даалгавар захиасаар 3 сарын урт хугацааны аялалд явчаад гэртээ ирж байгаагаар номын үйл явдлыг хэлнэ. Фараон хөлөг онгоц бол далайн Бомтод ойртож ирээд нэг зүйл ойлгомжтой болдог. Онгоцны байр байдлыг болон хөлөг онгоцны гишүүдийг хараад Морел буюу энэ хөлөг онгоцны эзэн маань хөлөг онгоцон дээр нэг л таагүй зүйл болж дээ гэдгийг ойлгоно. За Морел эзэн бол санаан зовсондоо болоод өөрөө нэг жижиг заваар хөлөг онгоцоо тосож очдог. Ингэж очиод хөлөгт болон хөлгийн дээр байсан бараа бүтээгдэхүүн ачаа бараанд ямар нэгэн зүйл болоогүй. Харин хөлгийн ахмад нас барсан гэдгийг Эдмонд Дантесээс олж мэднэ. Эдмонд Дантес хөлгийн ахмадын туслах байсан учраас ганц 2 хоногийн хугацаанд хөлгийн ахмадын үүргийг гүйцэтгээд үүргээ маш нэр төртөөгөөр ажил төрлөө үүрэг хариуцлагатайгаар гүйцэтгээд Марсель хотод ирсэн гэдгийг хэлнэ. Ингээд ирэх замдаа Эдмонд Дантес бол хөлгийн ахмадын захиалаар Эльба арал дээр хальт очичоод ирсэн. Хөлгийн ахмад бол Эльба арал дээр байгаа нэг генералд нэг зүйл дамжуулаад зөрүүлээд тэр хүнээс авсан нэг захидлыг Парис хотод нэг хүнд авчиж өгөөрөө гэдэг ийм даалгаврыг өгсөн байсан. За энэнийг нь болохоор Дантес бол өөрөө нөгөө үнэн шударга гэж дөрөв хэлсэн шүү дээ. Тийм хүн учраас заавал ахмадынхаа хамгийн сүүлчийн захиасыг нь биелүүлнэ гэдэг ийм үйл явдал болсон гэдгийг бол ямар ч нээ нуугууд Морел гэдэг тэр эзэндээ бол хэлдэг. За тэгээ энэ номыг ахлах сургуультай уншиж байсан миний хувьд бол бас Эльба арал гэж юу юм болоо гэж тухайн үед нэг сайн ойлгохгүй уншиж байсан. Гэхдээ одоо ингээ эргээд харахад Эльба арал дээр тухайн үед бол Наполеон Европыг байлдан дагуулж явж байгаад эргээд унаад яг энэ нэг хэсгийн хугацаанд Эльба арал дээр цөлөгдсөн байсан юм байлээ. Яг ном дээр бол нэг их тийм амар их гардаггүй юм байна. Би том болсон хойно уншаал ойлголоо. Тэрнээс шүүхт ахтаа уншиж хаад ном маа нэг юм улс төрийн юм ингээл айгүй их яваалгаа шиг санагддаг байсан байхгүй юу? Яг гол санаа нь юу юм бэ гэхлээр ерөнхийдөө нөгөө Францын энэ нэр нөлөө бүхий хүмүүс дээдсүүд гэх юм уу те энэ хүмүүс ингээд дотроо 2 хэсэг болоод хуваагдчихсан. За нэг хэсэг нь болохоор Бонапартист буюу Наполеоныг дэмжигчид хүмүүс байгаа. Нөгөө хэсэг хүмүүс нь болохоор роялистууд буюу Людовик хааныг дэмждэг ийм хэсэг 2 бүлэг хүмүүс болоод
хуваагдсан байжээ. За тэгээд Бонапартистууд нь бол мэдээж одоо Элба арал руу буюу их газраас нэлээд хүм зайтай байдаг 5-600 хүнтэй цөлөгдсөн арлаас Наполеоныг одоо эргүүлэн авчрахыг хүсэж байгаа. Роялистууд нь бол ерөөсөө одоо энэ 17 дугаар Людовик Ван гэж яриад байгаа юм л да. Хаан ч шилж болох байх гэж би бодож байна. За энэ хүн бол одоо хаан ширээнд заларсан байгаа. Энэ хүнийгээ дэмжиж байгаа нэг ийм улс төрийн хувьд хоёр хэсэг хуваагдчихсан. Нэг нэгнээ үзэхгүй байгаа. Нэг ийм үйл явдал одоо яг энэ улс төрийн хувьд бол болж байгаа юм байлээ. Манай гол дүр одоо Эдмонд Дантесийн хувьд бол ерөөсөө юм улс төр дээр ямар нэгэн өөрийн гэсэн байр суурьгууд угаасаа ч одоо ийм дөнгөж 19 настай залуу хүүхдэд бол тийм шаардлага байхгүй. Тийм учраас одоо Элба арал дээр буусан суусан гэдэг нь энэ хүний хувьд бол нэг тийм амар чухал асуудал биш. Яг л зүгээр энэ хүний хувьд цэвэр одоо тэр өөрийнхөө ахмадын эцсийн захиасыг биелүүлэх гэдэг л илүү нэр хүндтэй, илүү чухал ажил байгаад байгаа учраас Морель эзэндээ бол энэ бүхнийг ярина. За энэ бүхнийг гэтэл нэг хүн маш анхааралтай сонсч идэг. Энэ бол Данглер гэж залуу байгаа. За энэ Данглер бол Эдмондоос 5, 6, 7 орчим. За 5-7 насаар ахмад ийм залуу хөлөг онгоц дээр нярвын ажил хийдэг. Ер нь бол яг нас масаа бодсон ч тэр магадгүй хөлөг онгоц дээр хэдий хэр хугацаанд ажилласнаа бодсон ч тэр уул нь бол дараагийн энэ ахмад болох хүн Данглер гэж өөрийгөө бодоод байгаа боловч нөгөө Морель эзэн нь бол яах аргагүй Эдмондыг илүү сайшааж Эдмондод илүү сайн ханддаг, үнэн шударга, ажиллаж сайн мэддэг ийм тийм гээд. За тийм учраас ер нь бол Морель эзэн дотроо Эдмондыг одоо нэгэнтээ ахмад нь нас барсан юм чин энэ фараон гэдэг хөлөг онгоцны дараагийн ахмад болгоё гэж шийдсэн байдаг. За тэгтэл Данглер гэдэг хүн бол өөр ахмад болмороо учраас энийг нь хараад Эдмондын ер нь энэ сайхан одоо карьерийн өсөлт дэвжилтийг нь хүлээн зөвшөөрч төвчж чадахгүй. Дотроо бол ерөөсө атаархаад боож өгөх гээд байж байгаа ийм хүн байгаад байгаа юм. Эдмонд Дантес хөлн газар хүрэхгүй хөөрцөө явж байгаа. За өөрийгөө ер нь бол бараг ахмад болчих байхаа гэдэг тийм зүйлийг Морель эзнээсээ ингээд сонсчихсон. За дээрээс нь 3 сарын хугацаанд Аавтайгаа уулзаагүй байгаа. Аавтайгаа уулзахаар маш их яарч байгаа. Хамгийн гол нь мэдээж залуу хүүгийн сэтгэлд хайр сэтгэл байх нь тодорхой. За тэгээ хайртай бүсгүүрүүгээ яарсан сэтгэл хүртэл түнд маш их байгаа учраас даргатаа хэлээд хайртай бүсгүүтэйгээ гэрлэн. За дээрээс нь ахмадын эцсийн захиасыг биелүүлэхийн тулд Парис явах хэрэгтэй. Парис руу одоо Марсель хотоос тухайн үед бол нэг талдаа 3-4 хоног одоо тасралтгүй те морьор ч юм уу сүхт хэрэгээр явж хүрдэг байсан юм шиг байгаа юм л да. За ингэж хэлээд нэг 2-3-7 хоногийн одоо амралтаа авч байгаа юм аа. За онгоцноос буугаад Дантес бол шууд гэрлүүгээ гүйн очин хөгшин настай болсон аав дээр очиноо. Хүүгээ ирэхийг харсан хөгшин Дантес одоо өвгөн бол мэдээж бөөн баяр хөөр болох боловч бүр маш их царай алдчихсан, турж эцчихсэн байж идэг. Юу болсон бэлээ? Би танд 200 франк хүлтээгээд явсан шүү дээ. Тэгэд энэ 200 франк бол 3 сарын хугацаанд хоолунд аваад идэхэд хангалттай мөнгө та чи яач хавэ гэд асуусан чинь аав нь болохоор Эдмондыг 3 сарын өмнө далайн аялалтаа явсныхан дараа нь яг тэр нэг байшинд хөрш айл болон амьдардаг Кадрус гэд ойдлчин залуу байдаг. За энэ ойдлчин бол шууд ирээд л одоо Дантес надаас 140 франк зээлсэн байсан. Тэр мөнгөө би авмаар байна гэж нэхэд авчихсан байгаад байгаа байхгүй юу. Тэгээд үлдсэн одоо энэ 3 сарын аяллаа хугацаанд аав нь хөөрхий 60 франкаар амь зогоож байжээ. За энийг сонсоод Эдмондын бол уур нь маш их хүрнэ. Энэ муу Кадрусыг те ямар муухай амин ч юм бэ гэж бодож байгаа боловч гойдоо мэдээж юу ихэвтэй те. Тэгээ ямар ч байсан дөнгөж сая удаа аянасаа яваад ирсэн эзнээсээ цалин мөнгө авцсан байсан учраас аавынхаа ширээн дээр ингээд бөөн тэр бүх цалингаа овоолж тавиад аав минь эндээс одоо хэрэгтэй мөнгө аав. Хүссэн бүх зүйлийг хүссэн бүх хоолундаа аваа гэд яриа бэжсэн чинь гаднаас нөгөө Кадрус нь ороод ирдэг. Дантес бол яг хуу магадгүй одоо Кадрус жоохон гайхуулах гэсэн ч юм уу те эсвэл нөгөө ааваас нь яг явсныхан дараа нь хамаг мөнгийг нь өрөндөө нэхэд авцсан байсанд нь жоохон шаарлахаад ч юм уу ингээд их юм баяжж байгаа хүний тийм дүртэй юм ингээ ярьчихж байгаа байхгүй юу. Энэ бол юу ч биш аав минь цаашдаа одоо илүү их сайхан мөнгө олноо. Яагаад тэгэхээр би бараг фараон хөлгийн ахмад болох гэж байгаа гэд ярьдаг. Энийг бол сонсоод Кадрус Дантест баяр хүргэн. За чин сэтгэлээсээ баяр хүргэж байгаа гэж ойлгоод Дантес Кадрусыг өршөөнө. Ингээд Дантесийн гэрээс гараад явж байгаа Кадрус нөгөө Данглер гээд хөлөг онгоцны нярав залуута таарад за тэр хоёр бол одоо хоёулаа бие барьж чадахгүй. Данглер нь болохоор Дантесийг мэдээж ахмад болчлоо гэж атаархаад өгөх гэж байгаа. Кадрус нь болохоор Дантесийн амжилтанд гэх юм уу те эд хөрөнгөтэй болох гэж байгаад нь атаархаад бие барьж чадахгүй. Энэ хоёр маань нийлээ Дантестэй арай л дэндүү бие тоож гинэ гэх мэтчлэн муулж гарнаа. Ингэж аавтайгаа уулзсныхаа дараа Эдмонд Дантес мэдээж хайртай бүсгүүтэйгээ уулзах гэж байгаа. За хайртай бүсгүүг нь болохоор
Мерседес гэдэг каталан хүн. За энэ каталан гэдэг нь болохоор манай нэг ястан гэдэг шиг тийм одоо ястан байгаад байгаа. Ерөнхийдөө бол каталанчууд Испанид амьдардаг гэж би ойлгосон. Мерседесийн хувьд Марсель хотын захад амьдардаг каталанчуудын дүүрэгт амьдардаг бага залуу наснаас л бас их ядуу хөвтөг амьдралын зовлон зүтгүүрийг үзэж туулсан ч гэсэндээ маш үзэсгэлэнтэй сайхан ийм бүсгүй байдаг. Дантес ч гэсэндээ маш их хайртай, чин сэтгэлээсээ хайрлаж хүлээж байгаа жинхэнэ одоо далаачны гэргий болох үс ийм эмэгтэй байгаад байгаа юм аа. За Эдмонд Дантесийн хувьд бол хөлн газар хүрэхгүй Мерседесийнхаа гэрт нь очисон чинь Мерседесийн одоо үеэл ах гэж яриад байгаа. За мөн одоо Мерседесийн хувьд хамгийн сайн найз нь гэж хэлж болох Фернан гэдэг нэг залуу байдаг. За энэ Фернан бол бас каталан хүн. Тэгээ бүр багасаа л ингээл загас жарахаа бариад эцэгхгүй өнчин өрөөсөн ядруухан Мерседесийг бол тэжээж тэтгэж ирсэн. Мэдээж эргээд одоо ном юмчинд энэ залуу бол Мерседест бүр маш их хайртай, хойноос нь гүгээд байдаг. Мерседес болохоор үргэлж энэ бол миний ахаа, ашиг хайрладаг хүн гэж бүх хүмүүст яриад байдаг. За ингээд Эдмондыг Мерседесийн дороод ирсэн чинь Фернан Эдмонд руу муухай царайлаад хялалцаж зэхэлзээд сууж байгаа байхгүй юу. За Эдмонд ингээд гараа сунгаа гараа барих гэсэн ч гэсэндээ ерөөсөө гар барихгүй бараг л ингээд нөгөө гар нь Фернаны гар нь бүсэндээ зүүсэн хутга руу яваад байна гэж байгаа юм. За мэдээж Мерседес бол тэнэг хүн биш учраас энэ хүн өөрт нь нэг юм сайн байгаа магааг бол мэдээж ойлгож байгаа. Тэгээ юу гэж хэлсэн байдаг вэ гэхлээр хэрвээ Эдмондод ямар нэгэн зүйл болох юм бол би ч гэсэн яг адилхан зүйлийг хийнэ буюу хэрвээ Эдмонд өгчих юм бол би ч гэсэн дагаа өгнэ гэж хэлсэн байсан учраас Фернан Мерседесийг одоо бүр мөсөн үүр далтахгүй гэдэг айцаасаа болоод Эдмондод бол ямар нэгэн зүйл хийж болохгүй. За Мерседес Эдмонд хоёр бол тэрвэрлдээд үнсэлцээд халуун дулаанаар нэг явагдаж байгаа шүү дээ. Энийг харж тэсээгүй Фернан Мерседесийн гэрээс нь гараа явчихна. За ингээ гараа явж исэн чинь Марсель болон одоо энэ тэр каталан тосгон руу ингээ ордог юм салаа замал байдаг гэж миний төсөөллөөр шүү. За яг надад уншиж ингэж төсөөлөгцсөн гэсэн. Тэрэнд нөгөө юм сарвч байдаг. Тэр сарвчин дээр тэгсэн түрүүн уулзаад Эдмондыг муулаад байсан. Данглер Катрус хоёр хоёулаа сууж идэг. Уух юм арх авчихсан сууж идэг. За энэ дээр нэмэгдээд Фернан нэмэгдээ. Ингээд Данглер Фернан болон Кадрус хоёрт баахан арх мах шахаал те гуруулаа нийлээл Эдмондод гуруулаа хичнээн дургуугээ ингээд яриад байж идэг. За тэгсэн чинь Данглер гэж хэлдэг байхгүй. Гэхдээ энэ Эдмондыг бүр мөсөн зайлуулах арга байвал яах вэ гэсэн чинь Фернан мэдээж үгүй болохгүй. Эдмонд өгөх юм бол Мерседес ч гэсэн үхэн гэсэн. Тэгэхээр би Мерседесийг тэгж алахыг хүсэхгүй байна гэсэн чинь Данглер үгүй алах биш. Гэхдээ амьдралаасаа бүр мөсөн зайлуулах арга байна гэж хэлдэг. За ямар арга ингээ Фернан сонссон чинь Эльба арал дээр буусан тэнд нэг юм цаасаар ороосон одоо шуудан хөрөөж өгсөн. Зөрүүлээд нэг загтал авсан. Тэр загтлыг Парист хөрөөж өгөх ёстой гэдэг бүх зүйлийг нь Данглер харсан. За тэрийг мөн Морель эзэнд ярьж байгааг нь Данглер өөрийн чихээрээ сонссон. Хэрвээ Эдмонд Дантес нөгөө Бонапартист хүн байвал яах вэ? Наполеон Бонапартыг эргээд хаан ширээнд авчрахын тулд нууцаар хуйлдж байгаа хүн байвал яах вэ? Тэгээ ингээд загтал зөөсөн байвал яах вэ гингүүтээ. Энэ бүхнийг бид нар ямар нэгэн байдлаар Вангийн прокурорт хэл өрөвөл Эдмонд Дантесийг бол тэд нар шууд баривчилж авах бах та. За тэгэнгүүт Фернан болохоор юу ч хэлэхгүй ингээд суугаад байдаг. Би ингээд төсөөлөхдөө Фернан бол нэг юм тухаараа харсан үг дуу цөөтөө эв хавгүй залуу юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Кадрус бол энийг сонсчоодгүй бас арайш тэгж болохгүй юу яриад байгаа юм бэ. Тийм зүйл байж болохгүй шүү дээ гэж хэлдэг. Тэгтэл Данглергүй бид нар зүгээр л тоглож штэ. Тэгээд ч ямар бид нар худлаа ярьсан юм уу. Үнэхээр л Эдмонд Дантес тэр Эльба арал руу ингээд очсон загтал авсан гэдэг нь үнэн штэ. Тэгэнгүүтээ Данглер цаас гаргаж ирээд зүүн гараараа бичдэг. За энэ загталт болохоор товчхондоо юу гэж бичдэг юм бэ гэхлээр фараон хөлөг онгоцны Ахмадын туслах Эдмонд Дантес гэгч хүн эзэн хаанд нэгэн загтал айж өгсөн. Мөн эзэн хаанаас Парист байгаа Бонапартын дэмжигчдийн хороонд явуулсан загтал Эльба арлаас авсан. Энэ загтал нь энэ хүний нэг бол гэрт нь байгаа, нэг бол ажлын ширээнд нь байгаа. Ямар ч тач ийм зүйл болсон гэдгийг баталж байна гэдэг юм утгатай. Одоо нөгөө матах гэж ярьдэн шүү дээ. Матаас хийсэн загтал байгаа байхгүй юу? Улс төрийн хувьд ингээд бодоод үзэх юм бол шууд л Эдмондыг урвагч болгочихж байгаа гэсэн үг тий. Наполеон Бонапартыг хөөгөө явуулсан 17 дугаар Людовик Вантан засаглаж байхад араар нь хувилдаад Наполеоныг эргээд хаан ширээн суулгаж байгаа хүмүүсийн хамгийн том юм туслах захиа зөөж байгаа гол хүн болгоцсон юм шиг ингэж
загтал бичсэн байгаад байгаа юм. Тэгсэн Катрус энэ бүхнийг харж ирсэн. За арайчтай ийм зүйл байж болохгүй гэсэн чинь англиар за нэрэж бас арайч ийм зүйл байж болохгүй гэд нөгөө загтлаа аваад базаад нэг байшингийн булан руу шидчихэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ за хэдүүлээ явцгаая тарцгаая гэд англиар явчихж байгаа. Гэхдээ Фернаны харцанд ямар бодол бодогдож байгааг тий. Фернанд энэ бүхэн ямар бодол төрүүлсэнийг англиар мэдж байгаа. Яадаг вэ гэхээр мэдээж англиар Катрус хоёр явсны дараа Фернанд нөгөө хоёроос арай жоохон тэнийг юм шиг байгаа юм л да. Надад бол ялангуяа англиараас арай жоохон тийм оюун ухааны хувьд тэр арга залхийн хувьд арай жоохон дутуу учраас Фернанд очоод тэр загтлыг нь аваад үнэхээр банкгийн прокурор руу явуулчихдаг. Маргааш өдөр нь буюу бидний яг нөгөө номыг эхэлсэн өдөр боллоо шүү дээ. 1815 оны 2 дугаар сарын 28. Энэ өдөр Дантесийн гэр бүлийнхэн найз нөхөд танилуд нь бүгдээрээ нөөц гэдэг газар. Одоо миний бодлоор энэ уушийн газар юм шиг байна. Уушийн газар бүгдээрээ цуглараад Дантес, Мерседес хоёрын сүү тавих ёслолыг нь тэмдэглэж байгаа. Тэр бүхэл Дантес зохицуулчихсан тэр өдөр 3 цагаас гэрлэлтэд бүр батлуулахаар болоод нэг өдрийн дотор сүүгэж тавиад альбасаар гэр бүл болоод мэдээж гэр бүлийнхэн найз нөхд нь бүгдээрээ маш их гайхаад баярлаа. Дантес ч гэсэн өчигдөр далайн аяллаасаа ирчээд өнөөдөр энэ бүхнийг хийгээд үнэхээр амжилж ин шүү гэд байж идэг. Тэгтэл энэхүү баярт одоо ёсл үйл ажиллагааг нь гинэт гаднаас зэвсгэлсэн цэргүүд орж ирээд Дантесийг авч явснаар баяр баясгалант гоё үйл явдал маань дуусчихж байгаа юм аа. За хотын нөгөө тал түрүүн хэлсэндээ бас нэгэн залуу сүү тавилтаа тэмдэглэж байгаа. За энэ болохоор банкгийн прокурорын туслах Gerard de Villefort гэдэг залуу байгаа. За энэ залуу бол банкгийн прокурорын туслах хүн учраас мэдээж Дантесээс тэс өөр гэрлэх ёслолыг үйлдэж байгаа юм л да. За энэ бол өөрөө угсаа гаруул сайтай айлынхүү сүү тавьж байгаа айл нь ч гэсэндээ угсаа гаруул сайтай баян чинэлэг ийм айлын авхаатай сүү тавьж байгаа. За тэгээ энэ дээр болохоор түрүүний миний нөгөө яриад байсан улс төрийн нюансууд гарч ирнэ. За энэ сүү тавьж байгаа айл болон энэ айлын найз нөхөд эдний сүү тавих ёслол дээр ирсэн хүмүүс бүгдээрээ роялист буюу нөгөө одоо байгаа 17 дугаар Людовик Ванг дэмждэг хүмүүс байгаад байгаа. 18 дугаар Людовик буюу бүгдээрээ Наполеон Бонапартийн эсрэг үзэлтэй хүмүүс байгаад байгаа. За Вильфор бол өөрийгөө би ч гэсэн роялист үзэлтэй гэж хэлдэг. За гэхдээ энд маш том нэг хэцүү зүйл байдаг нь юу юм бэ гэхээр Вильфорын аав Нуэрте гэж хүн байдаг. Энэ хүн бол бүр маш алдартай Бонапартист хүн. Бүх хүмүүс бараг энэ хүнийг Наполеон Бонапартыг дэмждэг гэдгийг нь мэддэг. За тийм ч учраас одоо энэ сүү тавих ёслол дээр бол янз бүрийн яриа хөрөө өрнөж байгаа юм л да. За жишээлбэл сүүд бүсгүй Рене де Сен-Меран гэж байгаа. За Ренегийн ээж нь шууд л одоо хамаа намаагүй ярьчдаг нэг эмэгтэй байгаад байгаа. Энэ хүн бол шууд хэлдэгтэй танаа аав чинь бол ийм хүн бидтэй та тэгээд ийм тийм гэд гэр бүлийнх нь одоо энэ улс төрийн асуудлаар ярихад Вильфор бол би ерөөсөө аавынхаа улс төрийн үзэл бодолд нь огтхон автаагүй нэгдүгээр та хоёрдугаарт манай аавч гэсэндээ яг үнэндээ бол Бонапартыг өөрийн хүслээр дэмжсэн хүн бишээ тухайн үедээ л ийм хавчлаг шалганд ороод дэмжсэн юм а гэдэг ухааны зүйл яриад би роялист хүн шүү би 18 дугаар Людовик хааныг чин сэтгэлээсээ дэмждэг гэдгээ маш тодор илэрхийлдэг. За ер нь бол яг ингээ харах юм бол одоо 18 дугаар Людовикийг дэмжиж роялист байсныхаа ачаар энэ хүн бол одоо Вангийн прокурорын туслах гэдэг юм том албан тушаалыг хийж байгаа. За дотроо бол бараг л ингээд нэг аавын нэг балай Бонапартист үзлээс нь болоод би энд ингээд зовж гин. Ямар ч үсэн одоо энэ роялист айлд хүргэн болоод ингээд орох нь миний хувьд ашигтай гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар дотроо бодоод байж идэг. За энэ дээр надад нэг нэмжлэх зүйл юу юм бэ гэхээр энэ залуугийн сүү тавьж байгаа нь Рене де Сен-Меран гэдэг энэ эмэгтэй болохоор айгүй хөөрхөн санагдаад байгаа. Гэтэ би яг 2 3 дугаар номон дээр энэ эмэгтэй дээр юу болдгийг нь санахгүй байгаа учраас одоо яг энэ хүртэл уншсан хүний сэтгэлээс хэлэхэд Рене бол ээжээ та ийм өдөр битээ тийм ярилтаа гэж гуйдаг ч юм уу тийм ээ. За ингээ яг иймэрхүү яриа өрнөд байжсэн чинь за мөн эдний сүү тавих ёслолыг нь нөгөө цэргүүд ирээд саатуулнаа юу болсон бэ гэсэн чинь яг одоо ингээд өрнөж байгаа Наполеоныг эргээд хаан ширээн суулгаж мэдих тийм том conspiracy хуйлдаа яваад байгаа. Тэр хуйлдаанд томоохон байр суурь эзэлж магадгүй нэг юм үйл явдал болсон. Тэр хуйлдаанд одоо чухал
өөрийг гүйцэтгэж байсан байж магадгүй нэг залуу баригдсан учраас та яаралтай тэр хүнийг очиод прокурорын ажлыг хийх хэрэгтэй байна. Яг Вангийн прокурор бол өөрөө байхгүй байна, эзгүй байна. Тийм учраас та энэ ажлыг хийх ёстой гэж хэлээд Вильфортыг авч явахаар болдог. За тэгмүүд Вильфортыг аваа явахт нь жишээлбэл Рене гэд сүд бүсгүй хэлж байгаа байхгүй юу? Та юу ч олж исэн гэсэн ямар ч хэрэг байсан гэсэн магадгүй тэр хүн Бонапартыг те дэмжиж баригдсан ч юм уугүй ч юм уу та мэдэхгүй юм чин тэр хүнд зөөлөн хандаарай, зөөлөн шийтгээрэй. Өнөөдөр бас бидний хувьд юм баярын өдөр учраас та битгий ингэж тэр хүнд татвархаарай гэдэг ч юм уу. Ер нь бол яг иймэрхүү зүйлүүдийг аюу хэлээд байдаг. Одоо жишээлбэл өмнө нь ингээл ээжтэйгээ ярьж байхад ээж нь энэ муу Бонапартистуудыг өстой шийтгэлийн хамгийн чангаар шийтгэх өстой гэж ярихад Рене үгүй дээ тэгж болохгүй шүү дээ. Одоо хүн болгонд тохирсон зөвлөл шийтгэлийн өгөх өстой гэдэг ч юм уу нэг юм хөөхөн юм цагаахан цайлган эмэгтэй юм шиг санагдаад байгаа юм. За тэгсэн Вильфорт эндээс гараа явж байгаа. Хайрт Рене минь гээ хүлээгээ байж байгаараа гэд. За сэтгэл санааны хувьд бол Вильфорийн хувьд бол маш их баяртай байгаад байгаа. Тэгээд ямар ч байсан тэр хүнийг нь очиод шүүгээд үзье. Чадвал бас хайрт Ренегийнхаа загсан захиасыг нь биелүүлээд үнэн зөв шүүгээд чадвал бас юм өшөөнгөө хандчихсан гэдэг сэтгэлээр очиж байгаа юм аа. За ингээд Вильфор өөрийнхөө ажлын өрөөнд ирээд Эдмоныг дуудаж уулздаг. Эдмон бол өөрийгөө ямар ч буруугүй гэдгээ хэлнэ. Би юу ч мэдэхгүй. За өнөөдөр бол миний юм сүү тавьж байгаа өдөр байсан. Ийм сайхан баярт өдөр байсан. Тийм болохоор би ингээд ямар ч буруугүй гэдгээ танд хэлчихэд та зөвшөөрвөл 3 цагаас бид хоёр бүр гэрэлтэд батлуулах гэж байгаа. Тэрнээсээ өмнө тантай одоо уулзаж дуусгаад энэ асуудлыг нэг тийш нь болгоод очиод гэрэлтэд батлуулмаар байна гэж хэлдэг. Вильфор бол нөгөө нэг Данглерийн одоо буруу сариу буруу гараараа бичсэн бичгийг нь уншаад ерөөдөө энэ хүнийг яг ямар хэрэгт буруутгах гэж байгааг нь харангуйтаа энэ талаар Эдмондоос нэлээд одоо дэлгэрэнгүй асууна. Эдмон бол бүр яг чин сэтгэлээсээ л хэлдэг. Би бол энэ талаар юу ч мэдэхгүй. Би нас барсан ахмадынхаа сүүлчийн хүслийг л биелүүлж байгаа юм тийм ээ. Тэрнээс биш би энэ загтал дотор юу бичсэн, тэр цаасаараа ороосон шуудан дотор юу байсан гэдэг энэ бүх зүйлийг бол мэдэхгүй гэж хэлдэг. За Вильфорийн хувьд бол өөрөө нөгөө түрүүн хэлсэн баяр хөөртэй байгаа дээр Ренегийнхаа хүслийг ч гэсэн биелүүлчихье. За дээрэс нь нэмээд энэ Эдмон гэдэг залуу бол өөрөө маш ийм шулуун шудраг за сүү тавьж байгаа хөөрч баярлсан ийм энгийн л нэгэн залуу байгаа юм байна. Мэдээж одоо өөрийнхөө сүү тавих ёслолын дундуур баригдана гэдэг чинь өөрөө ч гэсэн яг сүү тавих ёслоос ирсэн хүн учраас яг нөгөө эмпати гэдэг тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэх тэр сэтгэл нь хөдлөөд ерөнхийдөө бол за ер нь бол ойлголоо. Гэхдээ яагаад одоо өөрийг чи ийм зүйл буруутгасан бэ гэдгийг сайн бодорой. Энэ бол бүр маш ноцтой юм гүтгэлэг байна. Хэрвээ энэ гүтгэлгийн дагуу одоо өөрийг чи баривчлсан бол хэн хожих байсан бэ гэдгийг сайн бодоод үзээрэй гэж хэлээд за ерөнхийдөө бол би таныг ойлголоо. Та явж болно гэж хэлхийнхаа өмнөхөн тэр загтал чинь танд байгаа юу? Тэр загтлыг чинь хэн таягуулж бичсэн байсан бэ гэж асуусан чинь Эдмон загтлыг гаргаад харуулдаг. Гэтэл тэр нь маш аимшигтай нэгэн нэр байж таарнаа. Түрүүн хэлсэн Nuerto de Villefort буюу Вангийн прокурорын туслахын аавд нь хаягдсан загтал байдаг. За дөнгөж саяхан роялист айлтай хүргэн болоод орж байгаа энэ залууд энэ загтал хэрвээ ямар нэгэн азгүй байдлаар баригдах юм бол энэ хүний зөвхөн энэ сүү тавилт гэрлэлт байтугай нэг насны амьдрал ажил карьер бүх зүйл нь байхгүй болно гэдгийг мэдж байгаа учраас Вильфорын царай бол шууд тэр даруй хувьсгийн өөрчлөгдөөд шууд л загтлыг шатаагаад эрхэм Эдмон Дантес та ямар ч эргэлзэх зүйл байхгүй. Би энэ хэргийн эд мөрийн гол баримтыг одоо ингээ устгахчи. Та явж болноо. Би одоо өөрийнхөө дараагийн ажил руу явахгүй болохгүй нэ гэж хэлээд нүүрэн дээр нөгөө загтлыг нь устгаад би танд ингээд тусалж байгаа шүү гэж хэлээд өөрөө л яваад өгнө. За ингээ Вильфор загтлыг шатаасныхаа дараа бол харуулуудыг дуудаад Эдмоныг баривчлуулдаг. За тэр оройноо Эдмоныг сүүх тэргэнд суулгаад Марсель хотын бомб руу аваач харуулна. За энэ хооронд л Эдмон хинээс ч ямар ч хариулт олж сонсоогүй байгаа. Нөгөө талдаа Эдмоны гэр бүлийнхэн ч гэсэндээ яг юу болоод байгааг мэдэхгүй. Ямар ч тач Эдмоныг эргээд ирэхгүй болохоор нь тэр сүү тавих ёслол болон гэрлэх ёслолоо түр зур цуцлаад Эдмоны хөгшин аавынх нь биеийн нас муудаад гэртээ харьчихсан Мерседес бас аавыгаа одоо хадам аавыгаа гэх юм уу да тийм ээ асар шаламжлах гад хойноос нь оччихсон. Тэр оройноо Мерседес Вангийн прокурорын газар ирээд Эдмон юу болсныг олж мэдэх гэж хичээдэг. Сүү тавих ёслол дээр Эдмоныг гэрж баривчилсны дараагаас эхлээд энэ бүх үйл явдал өрнөж явахад бол Фернан хачин жигтэй чимээгүй царай нь бүр ингээд тухай цайжчихсан байгаад байдаг. Данглер бол мэдээж юу ч болсон шинжгүй байна. Хөрш кадрус болохоор та нар яатсан бэ? Та хоёр арай нөгөө загтлаа явуулсан биш үсттэй гэхэд Данглер үгүй та өөрийнхөө нүдээр харсан биз дээ. Би тэр загтлыг базаад хайсан шүү дээ гэхэд кадрус итгэсэн юм шиг итгээгүй юм шиг дүр гаргаад үзүүлнэ. Эдмоныг
шөнө болтол прокурорын газар хорж байгаад Марсель хотын бомтоос жижигхэн завинд суулгаад харуулууд бол түүнийг эцсийн зогсоол руу гэх юм уу авч явдаг. Энэ бол алдарт F цайзын шорон. Энэ бол далаа дээр байдаг нэгэн жижигхэн арал дээр барьсан аврах том шорон байгаа юм аа. За Эдмон яг юу болсныг мэдэхгүй би дахиад вангийн прокурорын туслахтаа уулзмаар байна. Эсвэл намайг явуул би юу ч буруу хийгээгүй их мэтчлэн мэдээж гин буруу хүн юм чинь хэлмэгдэлтэн дуртаж байгаа хүн юм чинь өөрийнхөө чадал тэнхээгээрэл эсэргүүцэж байгаа. Ингээд аавдаач тэр хайртай бүсгүүдээч тэр хэл сураггүй алга болж ирснаас би ингээд завнаас ус руу үсрээд Марсель хот руу буцаж сэлж очиод ядаж тэр хоёртоо нэг мэдээ хүргэчихсэн юу болоод байгааг учрыг тайлчилсан гэж бодоод ус руу үсрээд орох гэтэл нөгөө хамт явж байгаа харуулууд чинь шууд л толгойд нь буутуулгаад ус руу үсрэх юм уу эсвэл буудуулах юм уу гэдэг юм сонголттой болж байгаа байхгүй юу. За ингээд F цайзад авчирч Эдмоныг хорно. Эдмоны F цайзад хоригдсныхаа дараа гяндангийн хуйгуудаас ганц л зүйлийг гуйдаг. Би шоронгийн захирагчтай уулзмаар байна. Би яг ямар хэрэгээс болоод хоригдож байгаа юм бэ? Би ямар ч хэрэг хийгээгүй. Надад ингээ өөрхөн гин бурууг нотлох боломж олгооч ээ гэдэг байхгүй юу. За тэгээ сүүлдээ бүр шоронгийн захирагчтай уулзахын тулд нэг хуйгийг нь занал хийлээд тэгсэн чинь мань хүнийг болохоор F цайзын хамгийн газрын гүнд байдаг ийм өрөөнд хойрхоор болчдөг. Шийтгүүлээд гэх юм уу тийм ээ. За тэр хамгийн газрын гүнд байдаг шоронгийн өрөөнүүдэд болохоор яг тэр давхарт нь хоёрхан л хүн байгаад байгаа. Нэг нь болохоор дөнгөж сая хоригдсан Эдмон Дантес, нөгөөдг нь болохоор галзуу лам гэж тэд нар яриад байдаг. Ийм хоёр хүн хоригддаг байжээ. Ингээд Эдмон Дантесийн хувьд бол эхлээл өдөр хоногийг тоолол завдахгүй энэ бүхний учир олдох байх, гин буруугүйг нь нотлох байх, шүүх хурал болох байх гэх мэтчлэн хүлээж эхлэн хоол ундыг нь оруулж өгж байгаа хуйгаас байн гуйдаг. Яагаад намайг ямар ч шүүх хуралгүй хорж байгаа юм бэ? Би ядаж шүүхээр ороод гин буруугүй гэж хэлээд намайг та нар тавьж явуулахгүй ч гэсэндээ шүүх хурлаар ороод шудраг шүүгээд гин буруутайг минь нотлоод өгөөч гэж гуйдаг. Ингэж гуйгаад усыг эс олон сүүлдээ өдөр хоногийг тоолхоо болно хідэн ч өдөр өнгөрөөд байгаа юм. Аавыгаа Мерседесийг бүр маш их санан мэдээж тийм ээ битгэрн сүүлдээ бүр хэр хугацаа өнгөрснийг ч өдөр хоногийгч тоолхоо болчихноо. За тэгээ харанхуй чихтэй шоронгийн өрөөнд ганцхан юм жижигхэн цонхтой. Гэтэ тэр цонхоор нь өлмийгөө өргөөд ч бараг харахгүй шахуу, агаар орохгүй шахуу ийм аимшигтай нөхцөлд хоригдож байгаа. Өөрөө хэдэн сарыг өнгөрснийг мэдэхгүй байгаа. Гэхдээ гаднаас нь уншигч бид нар бол 6 жил гаруй хугацаа өнгөрсөн гэдгийг бол мэдж байгаа. За ингээд 6 жил цор ганцаараа ойр ганцаараа шоронгийн хуйгаас уур харах хөнгөө яагаад хоригдсон гэдгийг мэдэхгүй. Амьдралын хамгийн аз жаргалтай өдөр нь гинэт ингээд дундаасаа зогсоол энэ шоронд ирээ хоригдож байгаа. Энэ хүний хувьд яах вэ гэхлээр ерөөсөө үхье гэж шийддэг. Гэхдээ мэдээж шорон юм чинь Эдмон Дантесийн хувьд өөрийгөө алах, амиа хорлох тийм ямар ч зүйл байхгүй, ямар ч зэвсэг байхгүй. Тэгэнгүүт Дантес яадаг вэ гэхлээр за би тэгвэл энэ идэж ууж байгаа хоол ундыг идэхэ болёо. Тэгээд би өлбөрч үхье гэж шийдэж байгаа юм аа. За тэгээ хүний бие, хүний сэтгэл санаа, хүний оюун ухаан гэдэг бол маш сонирхолтой. Ингээл яг хоол ундаа идэхгүй нэлээд хэдэн хоног гүрийж агаад яг ухаалтын цаг тэр ч юм уу тийм ээ. Гинэт ингээл өөрөө ирэхгүй би энэ өөртөө захирагдахгүй ингээ хоол руугаа дайрчдаг ч юм уу. Тийм болохоор Дантес хоолоо идэхгүй тулд орж ирсэн хоолыг нөгөө жижигэн цонхороо цацчихдаг ч юм уу. Гэх мэтчлэн үхэл амьдралтаа тэмцээд за сүүлдээ бүр нилээн биеийн суйлдаа толгой тархин эргээд орон дээр хэвтээ байжсэн чинь гинэт нэг юм ханны цаанаас ямар нэгэн зүйл майжих чимээ гардаг. За тэгэнгүүт Дантесийн хувьд бол энэ магадгүй сүүлийн 6 жилийн хугацаанд огт өмнө сонсож байгаагүй онцгой өөр чимээ байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт Дантес гайхаад энэ юу болоод байна вэ гэд. За тэгээ сүүлдээ бүр Дантесийн нөгөө сониуч зан хөдлөө. За энэ болоод байгаа зүйлийг би ойлгохын тулд надаа хоолунд хэрэгтэй юм байна гэд. Нөгөө оруулж ирээд тавьсан байсан шүлгийг нь уугаад жоохон тамир тэнхээ ороод бодож байгаа байхгүй. За зөрүүлээд би тэгвэл жоохон ингээд бас яагаад үгүй майжаад үгүй энтлийн ханнаас нэг юм чимээ гараад байна. Магадгүй гадаа хүмүүс засвар хийж байгаа юм болов те шоронгийн ажилтнууд засвар хийж байгаа юм болов. Хэрвээ шоронгийн ажилтнууд засвар хийж байгаа бол өөдөөс нь ингээ жоохон майжаад үсгэд тэр шоронгийн ажилтнаа үргэлжлүүлээл засвараа хийн. Гэхдээ хажуу хөрш хоригдогч нь ханаа алдчихж байгаа юм биш үсттэй гэдэг нэгэн юм бодол төрчихөж байгаа байхгүй. Хэрвээ хөрш хоригдогч нь ханаа малтчихсан бол хэрвээ өөдөөс нь Дантес ингээд майжих юм бол өөдөөс нь ухчихсан чимээ зогсно штэ. Яа тэгвэл нөгөө хүн нь баригдахаасаа айгаад ухахаа болно. Шоронгийн ажилтан засвар хийжсэн бол тэрийг огтхонч тоохгүй үргэлжлүүлнэ. Ингээд Эдмон Дантес өөдөөс нь жоохон ингээ ухаад ханаа майжсан чинь нөгөө майжих чимээ чинь зогсчдаг. Энэ чимээ зогссон нь Дантесийг бүр маш их баярлуулна. Яа тэгэхээр сүүлийн 6-7 жилийн туршид анх удаага Дантес шоронд
хуйгуудаас өөр хүнтэй харилцаа үүсгэж байгаа нь энэ байгаа байхгүй юу. За энэ хүнийг болохоор Дантес ерөнхийдөө бас ер нь нэг суу яриагаар сонсч исэн. Францын шоронгуудаар яваад хоригдлуудад хэрэгтэй байгаа зүйлийг одоо асуух, сураглах тийм үүрэгтэй нэг байцаагч явдаг байхгүй юу. Тэр байцаагчид хуйгуудын ярьсан зүйл энтрийг одоо сонсч исэн. Нөгөө хоригдлын талаар юу ярьж ирсэн бэ гэхээр тэр нь болохоор хөгшин Ширээтлам Фария гэдэг хүн байдаг. За ерөнхийдөө бол Итали хүн. Дантесээс бол нэлээд өмнө хоригдсон. За тэгээ энэ хүн нь болохоор галзуурсан. Галзуул ам гэж ярьдаг. За яаж галзуурсан бэ гэхээр ерөөсөө л өөрийг нь суллах юм бол 6 сая франк өгнө шүү гэж одоо шоронгийн захирагчд дамжуулаад өгөөч гэх мэтчлэн. Тэгэнгүүт нөгөө хэд чинь яаж энэ нэг шоронд хоригдсон хөгшин ламд одоо 6 сая франк байх вдэ гэх мэтчлэн энэ хүнийг галзуурч хөрхийн амт олон жил шоронд хоригдоод солиорчж гэж үздэг байгаад байгаа. За 6 сая франк гэдэг бол ер нь амар их мөнгө юм шиг байна. Одоо тэгээ түрүүн ингээ ярьсан шүү дээ. Дантес аавда 3 сарын хоолны мөнгө 200 франк үлдээсэн гэдэг чинь 200 франк яаж гэхээр 6 сая гэдэг бол маш аимшигтай их мөнгө байгаад байгаа. За тэгэхээр энэ доор хоригдож байгаа нөгөө хүн нь энэ галзуулан болов уу гэж Дантес тооцоолж байгаа юм. Тэгээ яах вэ бүр ингээд шоронд тэ ойр ганцаараа ингэж байж иснаас ядчил галзуу хүнтэй ч болов нь хитгэн үгсэлсэн хамаагүй дээр санагдлаа. Тэгтлээ их гансарч гунхарсан байжээ. За энэ нэг хан байж чимээл Дантест ерөөсөө дахиад амьдрах итгэлийг өгчөж байгаа байхгүй юу. Дантес нөгөө хоол ундаа идэхгүй байсан. Тэрийгээ шууд болоод хоол ундаа орж эхлээд өөдөөс нь яг энэ Мэж чимээ гарсан чиглэлийн өөдөөс нь ч гэсэн ухъя гэж хийддэг. За тэгээд албаар юм ус хийж өгдөг саваа хаглаад тэр савнаасаа нэг юм жоохон хэсгийг нь нууж авч үлдээ. Тэрүүнгээрээ ханаа майжаад эхлэнэ. Яг орных нь ард талын хан байгаа. За ингээд жоохон ингээд сул зөөлөн нойтон шороонуудыг унасны дараа нэг юм том чулуу таараа. Тэр том чулуугаа ингээд тойрж ухаад ингээд нилээ угсны дараа цаана ингээд баг нь гараад ирдэг. За тэр баг нь бол Дантесийг ер нь бол нилээн бас тийлтрүүлнэ. Одоо өөр юу гэж хэлэх вэ те? Бурхныг ингээд хараадаг байхгүй. Тэгсэн чинь цаатлаас нь хүний дуу гарч ирдэг. Энэ хоёр одоо тэр багны наан цаанаас хоорондоо ярьж байгаа. Ярианы төгсгөлд юу гэж дүгндэг вэ гэхээр энэ цааталд нь байгаа хүн бол нөгөө Фария ламтан юм байна. Фария ламтан шоронгоос орохын тулд ийм ханаа ухаад эхэлсэн. Бүр маш олон жил маш урт хугацаанд ингээд ухсан. Даанч одоо яг нөгөө харах цонх мох юу ч байхгүй болохоор яг аль зүг рүү хан гадагшаа харж байгаа юм бэ? Гадагшаа харсан хан хаана байгаа юм бэ гэдгийг сайн олж мдээгүй учраас буруу зүг рүү ухаад одоо ингээд цайзаас гарах ханыг биш харин өөр нэгэн хоригдлын өрөөрөө ханыг ухсан байна гэдгийг мэдээд жаахан сэтгэлээр ундаг. За гэхдээ Дантесийн хувьд бол тэр ямар хамаатай юм бэ ингээд одоо ингээд хоёулаа найз нөхөр боллоо. Би тэгээд танд туслая. Хоёулаа ухсан хамаагүй хурдан би илүү юм одоо залуу ийм тийм хүн байна гэх бүр маш их баярлаад энэ хоёр бол маргааш одоо хуйг орж ирж хоол ундыг өгсөний дараа дахиад ухъя гэж хэлдэг. За ингээд маргааш нь болоод дахиад ухаад нөгөө хоёр маань хоёр өрөөгөө нийлүүлээд Фария ламтан бол Дантесийн өрөөнд. За өрөөнд гэж хэлэх нь цаашаа юм дээ тийм ээ. Хоригдож байгаа одоо өрөөнд л юм да. Орж ирнэ. За ингээ энэ хоёр бол хоорондоо ярилцсан. Дантес бол үнэхээр ингээд цочролд орцсон, шоконд орцсон. Нөгөө талаасаа маш их баярлж байгаа. За тэгээ Фария ламтан бол өөрөө хэлдэг 1807 онд хоригдсон. Эхлээд өөр шоронд хоригдсон байж байгаад энэ шорон руу бол шилжиж ирсэн. За хийсэн гим нүгэл нь юу юм бэ гэхээр Италиг нэгтгэх гэж байгаа юм л да. Италиг нэг одоо улс болгож нэгтгэх гэж оролдоод нэг тиймэрхүү ном бичсэн байж байгаа. Тэрнээсээ болоод баригдсан бас нэг юм улс төрийн одоо хоригдл хүн байгаад байгаа байхгүй юу? Манай бас түүх сонирхдаг сонсогчд байвал надад хэлж өгөөрэй. Хоо юм бас Италийн энэ улс төрийн түүхийн те энэ онцлогтой юм үе байсан байх л та. Манай Дантес ч болохоор 1815 онд баригдсан гэхээр энэ хүн бол нийтдээ Дантесээс одоо 8 жилийн өмнө шоронд орж ирсэн хүн байгаад байна. За тэгсэн чинь бүр маш гайхамшигтай. Энэ хүний яриаг ингээд Дантес сонсоод гайхширдаг. Яа тэгэхээр энэ хүн энэ шоронд ирчээд одоо авчирсан бүх зүйлээс нь жижигэн юм багжууд хийцэн те цүүц гэж ярьдаг те цүүц хөшүүрэг энтергээ багжууд хийцэн. За тэр байтугай одоо шоронгийн орны даавнаас нь ингээд огт мэдгэдэггүйгээр уц хөвсөөр агаад ингээд юм ингээд ойдог. Энтрийн мундаг болцсон байгаа байхгүй юу. Өөрийнхөө яг ингээд өмсөж ирсэн тэр хувцснаасаа ингээд даавг нь боловсруулад цаас хийцэн ч юм уу те шууны ясаар үзэг хийцэн. Үзэг нь ямар бэхтэй юм бэ гэдгсэн чинь хаяа нөгөө энэ өвгөн ламтанд шоронгийн захирагч галзуу лам гээ хөвгөлтөө байдаг сонирхолтой хүн гээд дарс өгөлт юм байна л да. Тэнгүүт ингээд лааны тортогноос дарстаа хойлоод бэх хийцэн гэдэг ч юм уу бүр бүтээлч сэтгэлгээтэй. За дээрэс нь нэмээд 150 гаруй номыг энэ хүн гээд өмнө шоронд орохоос өмнө уншсан байсан. Тэр номыг ингээд дахин уншсаар агаад бүгдийг нь цээжилсэн гинэ. Яг тэгэхээр энэ хүний хувьд болохоор 150 шиг ном сонгомл номыг уншсан байхад ер нь бол
хүн төрлөختний одоо бүх мэдлэгээс өөртөө хэрэгтэй мэдлэгээ аваад үлдчихнэ гэж ингэж ойлгоод залуухан лам байхдаа одоо бүгдийг ингээд аваад уншсан. Дантес болохоор энэ хүнд хэлдэг. Хоёлаа одоо хоёлаа олцсон юм чин хамтраад дахиад нүх ухаад энэ шоронгоос оргоё гэдгсэн чинь тэр бол аюу хэцүү. Чи ингээд жишээлбэл шоронгоос оргох боллоо гэхэд өөр нэг хуйг таарлаа гэхэд чи тэр хуйгийг алж чадахгүй гэсэн чинь Дантес би бол чадахгүй хаа гэдэг аахгүй юу. Тэгээд яг энэ хэсэг надад аюу чухал санагдсан. Тэгсэн чинь лам болохоор харин тийм ээ энгийн одоо сайн сэтгэлт хүн бол хизээч хүнийг тэгэж бүр өөрийнхөө эрх чөлөөгөөр золин байж алж чадахгүй. Зөвхөн одоо үнэхээр маш муу хүн л хүнийг алхаас буцдаггүй юм аа гэдэг зүйлийг хэлдэг. За ингээд Дантес өвгөн ламыг дагаад тэдний өрөөнд орж үзье л та гэж гуйсаар хагаад орж үздэг. Нөгөө түрүүний л хэлсэндээ бүр маш их зүйлийг бүтээлчээр хийцэн. Өөрийнхөө тэр нөгөө хувцсаар даавуу хийгээд тэрэн дээрээ ингээд өөрийнхөө одоо Италиг тэр нэгтгэх гэдэг үзэл санаагаа бүр ном болгоо бичсэн. Энэ бол миний амьдралын минь ажиллаа гэдэг жаа байхгүй. Энэ хоёр маань одоо илүү гүнзгий танилцаад Дантес бол өөрийнхөө амьдралын түүхийг ярьж өгдөг. Гэтэ 19 настайдаа шоронд орсон залуугийн түүх бол мэдээж энэ 60-70 наслцсан ламын түүхээс л хамаагүй богинохон байгаа шүү дээ. Тэгсэн Дантесийн ингээ яриаг сонсоод би тэгээ яагаад шоронд орсноо мэдэхгүй, яагаад намайг шүүх хурлаар оруулаагүйг мэдэхгүй байгаа гэдгсэн чинь Фариа ламт ингэж хэлдэг. Чамааг ингэж хилмигдүүлэхэд, ингэж гүтгэхэд нөгөө ямар нэгэн шалтгаан хэрэгтэй. Тэгэхээр чи сайн бод. Чи байхгүй болчихвол хинд ашигтай вэ? Чамд тэгж атаархдаг хүн байдгүй гэдгсэн чинь энэ хоёр дахиад нөгөө Дантесийн ингээ ярьсан түүхийг нь эргүүлээ санаж байгаа юм л да. Тэгсэн Данглер байна тий. Данглер гэдэг хүн жишээлбэл чи байхгүй болчих юм бол тэр хүн чинь онгоцны ахмад болохоор байсан биз дээ. Фернан гэдэг чинь бол угаасаа одоо юу гэдэг юм. Чиний хайртай бүсгүүд хайртай чи бол шууд утгаараа тэр хүнд саад бэрхшээл байсан байна гэдгийг нь хэлж өгдөг. Дантес анх удаага л тэр хүмүүст ингээд хууртагдсанаа энэ ламын одоо энэ толгоноос гарч ирсэн энэ IQ-гаар нь тий ойлгож байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ яагаад харин бангийн прокурорын туслах чамааг ингээ шууд шүүх хурал руу явуулчваа гэдгсэн. Тэгснээр Фариа ламтаа асуудаг. Тэр загтал хинт хаягдсан байсан юм бэ гэсэн чинь. Нуэрте де Вильфор гэдэг хаягтай байсан гэсэн чинь лам бүр ингээ тас хөхрөө явцдаг. Яасан бэ гэсэн чинь би наад хүний чинь талаар сонсч ирсэн юм байна. Наа чи юм алдартай бонапартист хүн. Хүн харин одоо бангийн прокурорын туслах хийж гинэ гэхлээр тухайн үед бол роялист хүн байсан байна. Тэгэхээр чин шууд л тэр хүүгийн одоо амьдрал карьерийн замналд саад болсон загтал биш дээ. Бүр маш ойлгомжтой байна. Ийм зүйл болсон байна гэж хэлээд Дантес гаднаа үл итгэсэн байдалтай ш дотроо бол бүр ингээд яг өш хонзонгийн гал цээжинд нь авалцнаа гэх юм уу тийм зүйл болж байгаа байхгүй. Энэ хүмүүс ингээд хамтдаа байсан тохиолдлыг чи харсан уу гэхэд нөгөө Фернан, Кадрус, Данглер 3 уугаад сууж исэн тэр өдрийг нь сандаг. Ингээд ерөнхийдөө бол мань хүн яагаад шоронд орсноо ойлгож авч байгаа юм аа. Энэ хоёр хүн маань бол шоронгоос оргох орлогоо үргэлжлүүлэхээр шийдэн. За ингээд дараагийн жил хагас шахмын хугацаанд энэ хоёр маань одоо өвгөн ламд байсан тэр янз бүрийн багжуудыг ашиглаад шоронгийн одоо ханнаас дахиад өөр чиглэл рүү гарцтэй хонгил ухаж эхэлдэг. За энэ хугацаанд болохоор өвгөн лам өөрийнхөө мэддэг бүх зүйлийг Эдмонд зааж өгнө гэж шийддэг. Бүр маш их зүйл зааж өгч байгаа юм аа. Ерөнхийдөө бол 5 улсын хэл зааж өгнө, түүх зааж өгнө, соёл зааж өгнө. Жишээлбэл Францын язгууртнуудын одоо ертөнцид бие хэрхэн авч явах вэ? Английн дүүл язгууртнуудын ертөнцид бие хэрхэн авч явах вэ гэдэг ч юм уу те. Математик, хим, анагаах ухаан, шинжлэх ухаан гэдэг маш их зүйлийг зааж өгдөг. Дантес бол ядуу айлын залуухан хүүхэн байсан. Тэр хүнд бол ямар ч одоо боловсрох тийм боломж шанс олдоогүй байсан учраас одоо өвгөн ламыг хэлж байгаа бүх зүйлийг л өөртөө нөгөө уусгаал авч байгаа. Энэ хоёр маань орох бэлтгэлээ хийгээд за нилээн төвчлөөдөө гэж бодоод байжсэн чинь өвгөн лам гинэт нэг өдөр би энэ маш муудаад бүр хамаг биеийн чангараад амнаас нь цагаан хөөс сахараад гэх мэтчлэн зүйл болдог. За энэ зүйл нь болохоор өвгөн лам өөрөө нэг юм бэлтцэн орныхон доор нууцсан байдаг. Дантес хэлж байгаа тэр имээ аваад уудаг. За тэгэнгүүтээ өвгөн лам бол хэлдэг. Би бол өмнө нь энэ зүйлийг харж исэн. Миний одоо аав маань яг ийм өвчнөөр нас барж исэн. Энэ нэг саа таталт надад 3 удаа тохиолдоход 3 дахь дээр нь би нас барах болно. Яа гэвэл өмнө нь яг өвөө маань бас яг л тэгж нас барж исэн. Энэ бол миний ингээ 2 дахь одоо саа таталт байгаа. Өмнө нь бол эрх чөлөөтэй хүн багтаа нэг удаа ингээ саа татчихсан юм шүү га. Тэгэхдээ нэг хүнээс юм авцсан тэрийг азар шоронд нууж оруулж ирээд нууцсан байсан. За одоо 3 дахь цаа таталтан дээрээ бол би өөхөх нь гарцаагүй гэж хэлдэг. Ямар тач өвгөн ламыг оронд нь нэвтэхэн хэвтүүлээд Дантес
өөрийнхөө өөрөө буцахгүй болохгүй. Тэгээ энэ хоёр маань болохоор хуйгууд нэг өдөрт 2-3 удаа орж ирж хоол мол ус мус өгч байгаа шүү дээ. Тэр үед нь бол айл нь өрөөндөө ороод тэр нөгөө нүхээ чулуун мулгаар бөглөөд сэжиг ахуулахгүй байхыг хичээж байгаа. Маргааш нь өглөө нь Дантес хүрээд ирсэн чинь өвгөн лам тэгж хэлдэг байхгүй. За одоо би ингээд баг оргож чадахгүй юм шиг байна. Яг тэр 3 дахь саа хизээ дайрахыг мэдэхгүй. Тийм болохоор би одоо чамд яг хамгийн чухал зүйлээ хэлж өгье. Тэр нь юу юм бэ гэхээр би им асар их нуусан эрдэнсийн байршлыг мэднэ. Чи бол энэ бүх хугацаанд яг миний хүү шиг байсан. Тэгээ би өөрөө энэ их эрдэнэсэд эзэн сууж чадахгүй юм чинь би чамааг эзэн суугаасаа гэж бодож байна гэж хэлдэг. Тэнгүүд нь эхлээд Дантес энэ нөгөө ярьдаг галзуу гэдсэн юм ярих гэж байна гэд. Тэгээд үгүй энэ тухай яриад байх юм бэ таны бие чинь сайжрахыг хүлээ юм үлээ гэд. Тэнгүүд өрөөлөө яваад өгч байгаа байхгүй. Тэгтээ дотроо бодоод яна энэ маань одоо ингээд жинхнээсээ галзуурч байгаа юм бах та уулын өнгөрсөн бүх хугацаанд тоосоо маш сайхан хантай байсан юмсан ингээл галзуурч гэж үдээ гэд. Тэгдэг. За маргааш нь өвгнийг ирэхээр орсон чи өвгөн нөгөө яриагаа үргэлжлүүлэхийг хүснэ. За ингээд энэ эрдэнсийн талаар маш урт юм түүхийг ярьж өгдөг. Залуу байхдаа энэ ламтан маань болохоор Спада гэдэг юм Италийн гэр бүлд үйлчилдэг байсан юм байна л да. За Спада гэдэг нь бол Итали даяараа алдартай маш юм эртний түүх судартай язгууртан гэр бүл. За бүр 1500-аад оны үед буюу одоогийн болж байгаа үйл явдал 1800 одоо 20-ад онд болоод байгаа шүү дээ. Тэгэхээр 300 гаруй жилийн өмнө энэ Спада гэдэг гэр бүлийн хөрөнгийг нь тухайн үед одоо паплам байсан хүн авах гэж оролцсон юм шиг байгаа юм. Гэтэл тухайн үед байсан яг хам ламтан Спада гэдэг энэ гэр бүлийн одоо толгойлогч нь гэх юм уу да тийм ээ хөрөнгөө нуучихсан. За тэгээ уул нь бол өөрийнхөө ачхүүдээ нэг юм нууц загтал үлдээгээд би хөрөнгөө тэнд нууцсан байгаа чи очиод аваарай гэж юм нууц загтал үлдээсэн боловч ачхүү нь одоо тэр загтлыг авч амжаагүй бас нөгөө тэр папламын хорлонд нь өртөөд хоёулаа нас барчихсан. За тэгээд нөгөө Спадагийн тэр гэрээслэл гэх юм уу тэр ачхүүдээ үлдээсэн зүйл нь бол ингээ алга болчихсон байгаа юм аа. За тэгээ Спадагийн гэр бүлийн үлдсэн гишүүд нь бол мэдээж тэр асар их хөрөнгөө олж чадаагүй ерөнхийдөө ингээд цаашаа үргэлжлүүлээ амьдраад байжсэн чинь одоо энэ 1700-аад оны сүүлээр одоо энэ Фариа ламтан бол энэ гэр бүлд ирээд за энэ гэр бүлийн одоо энэ архивын бичиг сэлтийг нь ухаж агаад тэр нэг гэрээслийн хэсгийг нь олсон. Тэр гэрээслийн хэсгийг нь болохоор ураад за тэгээ урсан хэсгийг гал руу хаячихсан буюу дутуу бичигдсэн тийм гэрээслэл байсан юм байна л да. Дээрээс нэмээ тэр нь болохоор зүгээр л юм талын ураа хайцсан юм цаас шиг харагдаад байсан. Яг тэгэхээр тэр нь нөгөө гэрэлт халуунд ил гарч ирдэг бэхээр бичсэн гэрээслэл байсан юм байна. За тэгээ тэр гэрээслэлийг нөгөө ламтан маань олон жилийн туршид за энэ тал хэсэг нь дутуу хэсэг нь байхгүй хэсэг нь юу юм болоо гэд ингээд үзэж байгаа л нөгөө бичгийн хэлбэр цаасны өргөн одоо үг хоорондын зай, үсэг хоорондын зай одоо бүх зүйлийг нь ингэж үзэж агаад тэр загтлыг өөрийнхөө санаанаасаа ингээд гүйцээж бичсэн гэх юм уу. За тэгтэл тэр загтал дээр нь болохоор газар дундын тэнгист байдаг Монте Кристо гэдэг арал байдаг. Энэ арал дээр бүх эд хөрөнгөө нуулаа. Ойролцоогоор одоо 1800-аад оны мөнгөөр бол 13 сая франктай тэнцэх хэмжээний мөнгө байгаа. Энэ мөнгийг үлдээлээ. За энэ мөнгийг болохоор энэ арлын энэ хэсэгт нь ингэж яваад одоо баруун талаас хамгийн хойд нөхрөө ингээ ороод ингээд олноо гэдэг юм зүйл бичсэн байгаа байхгүй юу. Дантес бол энд итгэхгүй байгаа. Өвгөн ламтан бол чи юусоо энийг заавал олох ёстой чи л одоо яа би баг одоо ингээ өнгөрчих шиг боллоо. Чи амьдралаа бод чи залуу хүн байна. Энэ гэрээслэлийг би бол одоо шатаан устгах нь тийм болохоор чи энийг цээжлэхэд Дантест бүр ингээд үг өсөхгүй бүгдийг нь цээжлүүлнэ. За ингээ үлдсэн хэдэн хугацаанд нөгөө Фариа ламтны бие бол ер нь нэлээд муудсан. Нэгтэл нь ингээд нөгөө саажилтанд өртөөд хөдөлгөөнгүй болчихсон. Гэхдээ тэгж хөдөлгөөнгүй болсноо бол бас шоронгийн хуйгуудад мэдэгдэхийг хүсэхгүй байгаа. Хэрвээ мэдэгдчих юм бол тэр хоёрыг салгачиж магадгүй гэж айж байгаа учраас аль болох өөрийнхөө байхыг хичээж байгаа. За тэгээд нөгөө түүх, философи, гадаад хэлний хичээлүүдээ өргөжлүүлэн ингээ үзсээр байна. За нэг өглөө Дантес ирсэн чинь хажуудлын өрөөнөөс нь яа харахгүй л нөгөө өвгөн ламтан орилоод ёолоод ах шиг байна гэж байгаа байхгүй. За ингээд ойлгоод нөгөө 3 дахь саа татал дайрчаагдгийг нь ойлгоод шууд л ингээд нөгөө хонгил дотоороо яваад өвгөнийг орсон чинь үнэхээр би энэ өмнөхөөсөө илүү муу байсан. За тэгээд нөгөө нуусны эмийг нь аваад өгсөн ч гэсэндээ тэр нь өмнөхшгээ сайн үйлчлээгүй. Хэдэн цагийн дараа өвгөн ламтан өөд болчихж байгаа юм аа. За Дантес бол энд итгэж чадахгүй хойноос нь бараг л хамт өгөхийг хүснэ. За ингэ байжсэн чинь оройн хоолны цаг болоод Дантес яхааргүй өөрийнхөө өрөө рүү орохоор болдог. Өөрийнхөө өрөөндөө ороод байжсэн хуйг хоол тарааж яваад өвгөн ламтны одоо өрөө рүү ороод
өвгөн ламтныг үгсэн гэдгийг нь мэдэнгүүтээ шоронгийн даргаа дуудаад дараагийнхаа яах вэ гэдгээ ярилцчихэд. За Дантес болохоор өөрийнхөө хоолыг авцсан хажуу өрөөнд нь орох үед нь нөгөө хонгил дотроо өвгөн ламтны өрөөний хананд ойрхон гэж очиж зогсож байгаад энэ шоронгийн хуйг дарга энэ төр юу ярих нь гэдгийг нь сонсож байгаа байхгүй. Тэгсэн нөгөөдөл чинь за ямар ч гэсэн эмчийг дуудаад өвгөн ламтан үгсэн үгүй юу гэдгийг нь яг жигнэсээ шалгуулъя. Хэрвээ үнэхээр үгсэн байх юм бол нөгөө ив цайзын шоронд хорий гэж шийддэг. За тэгээд эмчийг дуудаад үнэхээр өгчүү гэдгийг нь шалгуулдаг аахгүй. Тэр нь гэсэн яат юм бэ гэсэн чинь халуун төмрөөр өсхийг нь хайрдаг юм байна л да. Тэгж хайрахад ямар ч төвчээртэй хүн бол дуу алдаж одоо ойрлж босч ирдэг гинэ. Тэгсэн мэдээж жигнэсээ өгсөн юм чинь тийм байхгүй шүү дээ. Хажуу өрөөс нь харин ч юм шарсан махны үнэр үнэртжсэн гэж байгаа аахгүй. За тэгээд Дантес бол бүр уу гашуудаа автаад одоо энэ олон жилийн туршид ганц хань болж исэн хүн байхгүй болсон учраас хойноос нь үхэл гэж шийднэ. Ингээд гониглаа байжснаа гинэт нэгэн одоо аимшигтай гэхүү те санаа толгойд нь орж ирнэ. За тэр нь юу юм бэ гэхээр өвгөн ламтныг тэр шөнөө оршуулахад бэлдээд ийм уутан тийгээд гаднаац нь ойцсон байдаг. Тэгэнгүүт Дантес өвгөний өрөөнд тэр бүх шоронгийн хуйгууд энэ төр явсны дараа ороод тэр уутыг нь ойдлын задлаад өвгөн ламтны цогцыг нь чирсээр агаад өөрийнхөө өрөөндөө оруулаад өөрийнхөө хүнжлийг нөмрүүлээ цааш нь хараалаад хэвтүүлчихнэ өөрийнхөө орон дээр. За тэгэнгүүтээ нөгөө хонглоо аль чадах чинийгээрээ сайн нуугаад өөрөө өвгөний өрөөнд ороод нөгөө өвгөнийг хийцэн байсан уутанд ороод өөрийгөө дотроос нь ойчж байгаа юм. За ингээд хүлээн ямар ч байсан энэ хүнийг оршуулна. Оршуулсны дараа өстө яаж хийж агаад газрыг ухсаар агаад гарч ирнэ. Хэрвээ газрыг ухаад гарч ирж чадахгүй бол ядчил энд ингэж насаараа ганцаардаж өгчээснээс шороонд булуулаад хурдан өгцөн ч дээрэлгүй дээ. Ер нь аль нөхцөл байдал бол миний хувьд win гэж ярьдаг те. Аль нь надад ялалт байна гэд. За ингэхдээ яг бас ямиг яаж өгдгөө гэд өвгөн ламтны өмнө нь хийцэн байсан хутгийг аваад тэр уутанд орцсон байдаг. Хэрвээ булуулахаас өмнө оршуулгахаас өмнө баригдчих юм бол ер нь яадгийн тэр шоронгийн хуйгийг ч юм уу тий оршуулжсэн хүмүүсийг алаад тэгээ цааз яал аваад үхнэ гэх. Ерөөсөө л бүр ингээд амар шидчихсэн. За тэгээ байжсэн хоёр хүн ирээд уутны хоёр талаас ингээд өргөө явж байгаа байхгүй юу. Дантес болохоор ингээд аль болох өөрийгөө цогц шиг байлгахын тулд ингээд бүх биеэ чангалчихсан байгаа. Ингээд Дантесийг өргөөд аваад гарнаа. Бүр маш олон жилийн дараа анх удаага Дантес гадна одоо агаараар амьсгалж үзэж байгаа. За тэгмүүдээ нөгөө хоёр хүн чинь Дантесийг нэг газар түр тавьснаа. За нэг юм хайгаад эхэлнэ. Нэг юм олоод иргээд. Тэгээ яад юм бэ гэсэн чинь нөгөө хоёр чинь за болчлоо тохирох юм ин олчлоо гэд. За тэр үед болохоор Дантес ингээ хөлийнхөө шагаагаар ингээд нэг юм олс уягдж байгааг мэдчихэж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл яад юм бэ гэсэн чинь энэ F цайзад оршуулгын газар гэж байдаггүй. F цайзад хүн насарах юм бол хөлөөс нь юм хүнд чулууд үжилж агаад далаа руу шидчихдэм байх. Дантес тэрийг мэдээгүй. Нэг л мэдгээд одоо далаа руу шидэгдэжсэн. Хашгирч амжихгүй байхдаа ус руу ингээ пүл хэдлэн хүүтэн усанд орсон гэж байгаа юм. Ингээд Дантес нөгөө гутгаа ашиглаад нөгөө дотроос нь ойсон уутаа задлаад өөрийнхөө хөлийн шагаанаас бул харч чулууг авч хаяад нэг юм арал руу сэлж байгаа юм л да. Тэр нэг юм жижигхэн арал, хөнгөө, эзэнгүү арал. Гэтэ энэчнээс бол нэг лиг орчмын зайтай гэж байгаа. Яг далайн хилэнд гэх юм уу да тийм ээ лиг гэдэг нь 5.5 км орчим зайтай гэсэн. За энэ хол зайд эрүүл чирэг спортын тамирчин хүн сэлэх хүртэл маш хэцүү шттэ тий. Гэхдээ Эдмон бол далайчин байсан. За дээрэс нэмээд эрхчлөлөө тэгж их хүссэн хүнд энүүхэн зайд одоо сэлэх бол юу юм бэ гэл өөрийгөө хатамжлал чангалал сэлээл эхлэнэ. Маш олон цаг сэлээд за бараг бууж өгдгийн даваан дээр нөгөө арал дээрээ очино. За арал дээр очихдоо зэрэгцээд маш хүчтэй шуурга эхлэнэ. За Дантесийн хувьд бол энэ арал дээр удаж болохгүй гэдгийг мэдж байгаа. Хизээ мүдгүй л одоо F цайз өөрийг нь оргосон гэдгийг мэдх юм бол тэрүүнгээр хайх ажиллагаа явуулаад хамгийн ойрхон байгаа энэ арал дээр мэдээж одоо хамгийн түрүүнд шалгалт нэгшлэг хийж таарна шүү дээ тий. За тэгээ байж итл яг Дантес яаж болж гэх юм уу нэгдүгээр F цайз дээр ямар нэгэн одоо үйлдэл болж байгааг нь мэддэхгүй байсан. Хоёрдугаар талбар маш хүчтэй далайн шуурга болж исэн. Далайн шуурганы үеэр ингээд аянга цахилах бүрд Дантес нэг дүр зураг үзэгдсэн. Тэр нь юу юм бэ гэхээр нэг юм хэсэг хүмүүс жижигхэн завтай хүмүүс шуурганд өртөөд осолцож байгаа тэр дүр зургийг харсан. За тэгээд маргааш өглөөн нь үүр цайж байгаа. Үүр цайтал Марселоос одоо ингээд явж байгаа нэг жижигхэн юм хөлөг онгоц байгааг Дантес хараад за энэ арал дээр би ингээ удаан байж болохгүй гэдгийг ойлгосон учраас яаж яж байгаа тэр хөлөг онгоцсон дээр очиё гэд. Тэгэнгүүтээ нэг зүйл санаачилдаг. Яа гэм бэ гэхээр нөгөө өнгөрсөн шөнө сүүрсэн
жижигхэн завны нэг юм шургааг модыг аваад далаа руу сэлж очиод нөгөө онгоц руу чинь нилээн дөхөөд гар хөлөө ингээд даллна. За ингээ яг ухаан алдахын даваан дээр нөгөө жижиг хөлөг онгоцон дээр байсан хүмүүс Дантесыг авардаг. За тэгээ юу болсон бэ? Яасан бэ гэдгсэн чинь яг л ухаан алдахын даваан дээр тэр хөлөг дээр байсан нэг Якопо гэдэг залуу Дантесыг аварсан байж таардаг. За Дантес болохоор өөрийгөө өнгөрсөн шөнө сүрсэн тэр жижиг завин дээр явж исэн хүн гэж нөгөө хүмүүст ойлгуулнаа. За тэнгууд нөгөө хөлөг онгоцон дээр байгаа одоо Дантесыг аварсан хүмүүс гайхаж штэ ингээд амар урт сахалтай үстэй нэг юм зэрлэг хүн гинэт ингээд одоо далаа донд гараад ирсэн. Тэнгүүт ив цайз юм ойрхон байдаг. Энэ одоо ямар ч чиртэй юм болоо гэдгсэн чинь Дантес шууд худлаа яриад би өстө 10 жилийн өмнө амар хүчтэй далайн шуурганд өртөөд үхэх шахсан юм аа. Тэгээд тэр үед би ингээд нэг далайн бурханд залбирсан. Хэрвээ намайг тэр үед амьд гаргачих юм бол би 10 жилийн туршид ус сахлаа авахгүй гэж залбирсан. Тэгээ яг тэр 10 жилийнхаа ойн дээр би өчигдөр дахиад яг живж үхэх шахлаа шүү гэдэг ч юм худлаа арчдаг. За тэгэнгүүтээ тэр жижиг хөлөг онгоцны ахмадд нь болохоор өөрийгөө аягүй сайн далаачин гэж хэлдэг байхгүй. За ингээд ахмад нь за тийм л юм бол чи өөрийгөө батлаад үзүүлэлтэй гэдгсэн чинь үнэхээр сайн далаачин гэдэг нь бол харагддаг. За тэгээд ямар ч байсан дараагийн одоо энэ хөлөг онгоцны зогсоол дээр очтлоо энэ хөлөг онгоцсон дээр нэг түр хорогдчихэд хөө идж жоох юм байна уу хувц сонор байна уу гэд ингээд Дантес бол аврагдчихж байгаа юм аа. За энэ хөлөг онгоцыг Дантес ингээд ажиглаад хахад нөө хууль бус бараа бүтээгдэхүүн зүүдэг хөлөг онгоц юм шиг санагдсан гэж байгаа байхгүй юу. За тэгээд тэд яг Эвцайзын ингээд нэлээд жоохон 1 милийн зайтай өнгөрчсэн чи Эвцайзаас их бүү буддаг буюу хоригдол оргосон нь тодорхой болж тэрийгэ зарладаг. За хөлөг онгоцны ахмад болохоор Дантесыг хараад арай чи юм биш үсттэй гэж боддог. Гэхдээ Дантесээс асуусан чинь Дантес мэдхгүй гэж хүн амьтаа оргоцсон байлгүй дээ гэд нэгдүгээрт маш тайван байдаг. Хоёрдугаарт хөлөг онгоцны ахмад өөрөө нөгөө хууль бус бүтээгдэхүүн бараа зөөдөг учраас за баг чи байвалч сайн юм уу да. Тэ ийм зөрөгтэй Эвцайзаас орж ийнэ гэдэг чинь мэдээж осгоотой хүн байгаа гэж бодоод чимээг өнгөрнөө. За ингээд Дантес ирэх чөлөөтэй болсон. Ямар ч гэсэн хамгийн түрүүнд аавыгаа болон хайртай бүсгүй Мерседесээ олно. За Фернан, Данглер, Вильфор, Кадрус гэдэг хүмүүсээс өшөөгөө авнаа гэж дотроо гүн шийддэг. За энэ хооронд юу болсон бэ? Дантес баригдсанаас хойш юу болсон бэ гэд тэрийг бол нэг товчхон өгүүлэх юм бол нөгөө Вангийн прокурорын туслах Вильфор бол Эдмонны нөгөө биедээ авч явж ирсэн тэр Эльбарлаас ирсэн загтлыг аавд нь хаягдсан загтлыг уншсан байгаа штэ тий. Тэрэн дээр болохоор Наполеон 1815 оны 2 сарын 24-нд Эльбарлаас оргож байгаа. За тэгээд Парис хот руу бол ингээд хуурай газраар явсаар хагаад очиод эргээд одоо хаан ширээг эзлэн булаахж байгаа гэдэг ийм загтлыг уншсан байсан. Вильфор тэгэнгүүт энийг өөртөө гавьяа шагнал одоо болгох боломжтой юм байна гэж харангуйтаа шууд Парист очиод 18 дугаар Людовик Вантай уулзаад ийм зүйл болох гэж байгаа юм шиг байна гэж бол мэдээллийг өгдөг. За нөгөө талаас бол Парист очсон аавдаа хэлээгүй байсан чи аав нь ирээд хүүтэйгээ бол бас уулздаг. Ийм айгуу жоох юм гацсан шалаанд орсон нөхцөл байдалтай гэх юм уу. Тэгээд ийм гавьяа байгуулсан учраас гээд 18 дугаар Людовик Ван Вильфорд нэг юм хүндэтгэлийн медаль гавьяа шагнал өгдөг. За тэгээ байжсэн чинь үнэхээр Наполеон одоо хуурай замаар явсаар байгаад эргээд эзэн хааныхаа ширээндээ суун. Людовик 18 дугаар Людовик Ван бол ширээнээс гусагдана. За тэгээ энэ хооронд нөгөө Ватерлуугийн тулаан гэдэг нэг том тулаан болсон юм бэлээ. За Ватерлуугийн тулаан гэж бол бас сонсч ирсэн байх. Товчхондоо л яг юу болсон юм бэ гэхээр яг энэ үед бол Наполеон эргэж ирээд 100 хоног хаан ширээндээ суучаад тэгээ буцаад хаан ширээнээс унгаагдсан ийм үйл явдал болсон. За тэгмүү тэр 100 хоногийн хугацаанд бол Вильфорд маш хэцүү байсан. Ядж яах нөгөө роялист гэр бүлтэй сүү тавьсан. Тэр нь эргээд өөрт нь давуу тал болох чинь гэдээ яг харсан байсан чинь Наполеон гараад ирсэн чинь шууд сул тал болоод нөгөө гэр бүлээс өөрөө жоохон зайгаа барай байжснаа. Наполеон буцааж унангууд буцаад нөгөө гэр бүлийнхэнтэйгээ одоо нийлээд нөгөө Рене гэд хүүхэнтэйгээ гэрлээд ингээ явсан байгаа. Мерседес болохоор нэлээд хэдэн удаа Вангийн прокурорын газар очиж Эдмоноос сураг ажиг чиг тавьж сонссон боловч одоо юу ч сонсч чадаагүй. Хөөхий нөгөө Морел гэд эзэн байгаа шүү дээ. Хөлөг онгоцны эзэн. За тэр бол нэлээд олон удаа одоо Вильфор дээр очиод манай энэ далаа чи яасан болоо сураг ажиг тавиад өгөөч гэж гуйсан боловч одоо Вильфор бол мэдээж яалаа гэж сураг ажиг тавиад үнэхээр одоо яасан мэдж байгаа гэсэн Морел хэлж хөвдөө те. Иймэрхүү зүйлүүд бол болж өнгөрч исэн юм байна. За Дантесийн хувьд бол өөрийг нь далаагаас аварсан нөгөө жижиг хөлөг онгоц дээрээ 3 сарын хугацаанд
ажиллахаар болдог. За энэ хөлөг онгоцсон дээр ажиллангаа Дантес бол яг өөрийг нь хамгийн анх тэр хөлөг онгоцноос бууж ирж аварсан нэг юм залуутай илүү дотн болоо тэр залууг нэлээд ажиглаад энэ бол маш одоо ихтгэл найдвар даах үсгэн байна гэдгийг анзаарч мэднэ. За тэр нь бол Якопо гэдэг нэг залуу байгаад байгаа. За энэ хөлөг ингэж далаагаар явсараад хамгийн анхныг бомбт дээр очиод Дантес ч гэсэндээ тэр хөлөг дээр ажилласан хамгийн анхныхаа цалинг аваад тэр бомбт дээр байсан нэг үсчний газар очиод үс сахлаа засуулах болдог. Одоо нөгөө тангар үргэс 10 жил маань дууссан юм чи одоо би үсээ засуулна гэж нөгөө завныхантаа хэлж байгаа шүү дээ. Тэгж очиод үсээ сахлаа засуулсан чи үнэхээр ингээд хөвшөрсөн. Өөрийг нь одоо хинч харсан танихааргүй болцсон байсан гэж байгаа байхгүй. Магадгүй өөрөө ч өөрийгөө хараад танихаа болцсон байсан. Бараг одоо дөрсөн эцгэнч тэр хайртай бүсгүнч тэр өөрийг нь харахад танихгүй болцсон баха гэж Дантес дотроо боддог. Яагаад тэгэхээр Дантес 1815 онд шоронд орсон. Далаачтаас одоо хэдэн он бэ гэж асуусан чинь 1829 он буюу 14 жил өнгөрчихсөн. 19 настай байсан Дантес 33 настай залуу болцсон байсан. Дантесийн хувьд бол үр шонзон улам илүү дүрлзэн асж байгаа. Яаж иж байгаа тэр Монте-Кристо арал дээр очино. Яаж иж агаад үнэхээр тэр Фариал амтны хэлсэн шиг Эрдэнэс байна уугүй юу гэдгийг нь харнаа гэж шийддэг. За ингээ хөлөг дээр ажиллаж явах хугацаанд энэ хөлгийнх нь нэг юм пүүркээс ирсэн даавуу гэд маш үн цэнтэй бараг хууль бусаар тээвэрлэх болж байгаа байхгүй. Тэнгүүт Дантес хөлгийн ахмад болон одоо бусад далаачдын итгэлийг өөрийнх нь чадвараараа олоод авцсан. Тэгээ санал болгодог. Энэ ийм үн цэнтэй бараа юм чинь хэдүүлээ маш нарийн хандах хэрэгтэй. Барааг яах вэ гэхээр Монте-Кристо гэдэг тэр эзэнгүй арал дээр очиж бүгдээрээ энэ бараагаа нөгөө хөлөг рүүгээ одоо буулгах зөөхтэй тэр ажлаа хийя гэж хэлсэн чинь хөлгийнхэн бол бүгдээрээ дэмжиж ингээд дараагийн өдөр нь энэ хэд маань Монте-Кристо арал дээр очихоор болно. За Монте-Кристо арал дээр очсны маргааш нь Дантес ямар нэгэн байдлаар энэ арлыг одоо тойрж явах хэрэгтэй шүү дээ. Энэ арал дотор нэг агуу байгаа. Агуу дотроо дахиад нэг агуутай тэддэг хаалга малга гэдэг нөгөө Эрдэнэсийнхаа байршлыг цээжилчихсэн байгаад байгаа. За маргааш нь Дантес тэгээд янгар агнах нэрийдлэр тэр арал дээр ингээд явж үзэж байгаад янгар бол агнаа. За тэгээ ингээд агнсан янграа нөгөө далаачдаа өгөөд энийг шарж өдрийн хоол идцгээе гэж хэлээд нөгөө далаачд нь шарж дуусаад Дантес болохоор би дахиад нэг янгар агнаатахыг гэх тэрүүнгээд яваад байгаа байхгүй юу. За тэгээ далаачд янграа шарж дуусчаад Дантесийг хоолоо идгээд дуудсан чинь Дантес өө заа гэд өсөрч хараад явж агаад унчиж байгаа. Яваад очсон чинь би нэг ямар нэгэн зүйлээ хугалцсан юм шиг байна. Хүнд гимтсэн юм шиг байна. Ерөөсө огтхонч хөдөлж чадахгүй байна гэж хэлээ. Та нар намайг одоо бодох хэрэггүй. Намайг эндээ үлдээчих. Та дараагийнхаа ажлыг бодоо. Буцах замдаа намайг ирээд авчих. Би эндээ үлдээе гэж хэлсээр байгаад нөгөө эдийгээ явуулчихна. За ингээ явсныхаа дараа Дантес зүг зүгээр босоод ирдэг. За энэ бол мэдээж арал дээр үлдэх гэсэн шалтгаан байлаа. За ингээд нөгөө Спадагийн үлдээсэн их Эрдэнэсийг олох гээд нөгөө Фариал амтны цээжлүүлсэн бүх тэр зүйлийг санаад агууг хайж гэлдэг. Ингэж явсаар байгаад нэг юм том хавтгай чулуугаар тагласан тийм агуун амийг олно. Дотор нь орсон чинь юу ч байхгүй. За мэдээж явсаар агаад хоёр дахь агуун амийг олно. За хоёр дахь агуун амийг олсны дараа агуу дотор ингээд дахиад нөгөө зүг чигийг заасан байгаа штэ тий. Тэр бүх зүг чигийнхэн дагуу явсаар агаад ухсаар агаад нэгэн том авдар олноо. За тэр авдар дээр бол яг л нөгөө Фариал амтны хэлсэн шиг Спада гэдэг гэр бүлийнхний бэлэг тэмдэг гэх юм уу да байдаг. За тэр авдрын амийг нь яаж иж авс өгтөл тэр авдраар дүүрэн алтан улдмай, алтан зоос болон одоо үнэт чулуунууд байдаг. Үнэхээр Фариал амтны хэлсэн зүйл үнэн байж таардаг. Тэр асар их алт эрдэнсийг Дантес олж өөрийн болгоно. Ингээд мэдээж сэтгэл нь хөөрсөн, хөдөлсөн, догтлсон Дантес одоо яг өөрсдөө бидэрт төсөөлөхөд ч гэсэндээ ингээд яг ямар мэдрэмж төрж байгааг баг төсөөлж авах гэж бодож байна. Бушуухан тэр авдраа хаагаал дахиад булаал тэр хоёр агуун хаалгыг хоёуланг нь хаагаал гадаа гараал унтахыг хичээж байгаа. За маргааш өглөө нь босч ирээд шин төлөвлөгөө зохионо. Мэдээж хэд хоногийн дараа нөгөө хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг далаачин анд нөхд нь ирээд Дантесийг аваад явна штэ тий. За тэгэхээр шууд энэ алт эрдэнэсээ бүгдийг нь одоо тэр хөлгөөр зөөгөөд явж болохгүй нь ойлгомжтой. Яаж н алт эрдэнэсээ зөөх вэ ийх вэ гэд юун түрүүнд халаасандаа баахан үнэт чулуу хийгээд за одоохондоо энийг ашиглая. Дараа нь өөрөө хөлөг онгоц олж ирж агаад итгэлтэй хүмүүсээ цуглуулж ирж агаад энэ алт эрдэнэсийг зөөх юм байна гэж шийддэг. За тэгээ тэр халаасанд нь хийсэн хідэн эрдэнийн чулуу хүртэл одоо нэг далаачны бүх насаараа ажиллаад ч тий болохооргүй тийм их мөнгө байсан гэж байгаа байхгүй юу.
За ингээд нөгөө далайчт нь ирээд Дантесийг аваад явлаа. Эргийн хот дээр очлоо. Дантес шууд Алт Эрдэнэсээс зарж эхлээд 20,000 франктай болоод тэнгуут Якобо дээр очиод за чи миний дор ажиллах уу? Хэрвээ ажиллах юм бол энэ чи өөртөө шинэ хувцас шинэ ийм хөрхөн хөлөг онгоц аваад миний дор ажиллая шүү гэж хэлдэг. За тэнгуут нь мэдээж Якобо болон бусад далайчт нь гайхах штеп энэ яга гинт амар юм мөнгөтэй болчихоо гэдгсэн чинь би уул нь бол баян айлын хүүхдэлтэй гэхдээ аавтайгаа таардаггүй байсан. Тэгээ би ингээд аавынхаа уурыг хүрэх гээд далаачин болно гэд ингээд амьдраа байжсэн чинь миний одоо нэг ах нас бараад тэр ахын өв хөрөнгө нь надад өвлөгдөөд ирчлээ гэж хэлдэг байхгүй юу. За ингэснийхаа дараа Дантес Якобог Марсель руу явуулна. Марсель руу яваад өөрийнхөө аав болон одоо нөгөө Мерседес хоёроос сураг чимээ тавиад ир гэж хэлээ явуулдаг. А өөрөө болохоро нэг юм хөлөг онгоц үйлдвэрлэдэг газар очиод нэг англи хүнд үйлдвэрлэж байгаа гэдэг маш гоё хөлөг онгоц байдаг. Тэр хөлгийг шууд ингээл мөнгөөр зодоол аваад эргээд хоёулаа Монте-Кристо арал дээр уулзъя гэж Якобото тохироод явнаа. Шинэ хөлөг онгоцсон дээрээ Дантес болохоор яг өөрийнхөө унтлагын одоо өрөөнд нэг юм 3 төмбөш шиг зүйл хийлгээд өөрөө Монте-Кристо арал дээр очиод нөгөө Эрдэнэсээ зөөж эхэлдэг хөлөг рүүгээ. За Якобо болохоор 7 хоногийн дараа очино. Якобогийн хувьд бол Марселес муу мэдээтэй ирж байгаа. Өвгөн Дантес нас барчихсан. Мерседес харин сурах чимээгүй алга болцсон байна гэд. Дантес энийг сонсоод ерөөсөө өөрөө Марсельд очихоор шийдэн. За тэгээд тэндээс нэг хууль бус юм англи хүний паспорт олчиж байгаа байхгүй. За тэгээд өөрөө англи хэл Фариал ламтангаас сурцсан англи хүмүүс бие яаж авч явдгийг бүр яг төгс сурчсан. За ингээд хуурамч паспортаа аваад Марсель руу явна. Тэгсэн чинь тэнд нөгөө шоронгийн хуйг байсан хүнтэй ч илүү ингээд таардаг. Тэгээ маш их айдаг. Яна энэ намайг ингээд таниад буцаад аваачаад ив цайз тийч хүйдэ гэсэн чинь нөгөө хүн бүр огтонд сэжгэлдэггүй. Тэгээ Дантес бол өмссөн хувц олон одоо үсээ сахлаад цуулаад тис өөр хүн шиг харагдаж байгаа гэдгээ тэр үед бол яг бүрэн хүлээн зөвшөөрдөг. За ингээд ёсоор агаад аавынхаа амьдардаг байсан гудамжинд байшинд нь очсон чинь аль хэдийн тэр аавынх нь амьдардаг байсан байшинг нь өөр хосууд түрээсэлж мөрөөслээд аав нь ингээд нас орсон байхгүй болсон байдаг. За тэгэнгүүт Дантес болохоор яа гэм бэхлэр тэр байшинг одоо бүхлээр нь худалдаж аваад тэгэнгүүтээ нөгөө түрээсэлсэн байсан хүмүүсийн энэ байшинд байгаа өөр альч өрөөнд альч байранд амьдарч болно гэж хэлээд яг аавынхаа амьдарч байсан тэр байшинг л одоо өөртөө хоосон үлдээж аваад байгаа юм. За тэгэнгүүтээ Марсель хотын нөгөө захад байдаг каталанчуудын тосгонд очино. Мерседес болон Фернан хоёрын одоо сургийг гаргах гэж оролдоно. За тэгтэл тэр хоёр бол ерөөс 15 жилийн өмнө сургаггүй алга болцгоос одоо хаана юу хийдгийг хинч мэдэхгүй гэж хэлдэг. За тэгэнгүүт Дантес ч одоо шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг тэнд байсан одоо каталанчууд өөрт нь сайхан гэж чин сэтгэлээсээ хариулсны төлөө шинэ завь загсны тормор авч өгдөг ч юм уу те. Гэх мэтчлэн одоо яг чухал хүмүүс нь ямар ч сургаггүй болцсон. За тэнгууд дараагийн одоо хиний сургийг яаж гаргах вэ гэж байжсэн чинь нөгөө аавынх нь амьдарч исэн байрны өмнөх эзэн байгаа шүү дээ. Одоогийн эзэн нь бол Дантес өөрөө болцсон. Өмнөх эзнээс нь Кадрус гэдэг нөгөө ойдолчин эхнэрийнхээ хамтаар Гарин гүүр гэдэг нэртэй дэм бодол ажиллуулж байгаа гэдгийг сонсоод тийш явахаар шийднэ. Кадрус ер нь бол нэлээд ядруухан амьдарч байгаа эхнэр нь бол архаг хууч өвчтэй гэрээсээ ерөөсөө гардаггүй. Гарин гүр гэдэг нөгөө дэм бодолт нь хүн амьтан ч ирж хондоггүй. Нэлээд хэцүү санхүүгийн асуудалтай ядууралт өртөөд байжсэн чинь нэг өдөр нэгэн морьтон одоо Гарин гүр гэдэг дэм бодол дээр нэрнэ. За тэр морьтон бол зүсээ хувилгасан Дантес байж таарна. Нэг ламтны дүрээр явж идэг. За Дантес болохоор одоо лам болцсон баг шүү дээ. За лам Дантес яадаг вэ гэхлээр Кадрус гэдэг хүн байна уу гэд уулзъя гэд. За гэд уулздаг. За тэгэнгүүт шууд маш том юм алмаз эрдэнэ гаргаж харуулдаг. За энийг зарах юм бол 50,000 франк болно. Энийг бол надад ив цайз гэд шоронд өөд болсон хоригдл Эдмон Дантес гэдэг хүн өгсөн юм аа. За энэ Дантес гэдэг хүн бол шоронд нас барсан. Тэгээ тэр хүний хойтхыг нь гүзээх гээд очсон гинэ. Тэгсэн чинь энэ Дантес гэдэг хүн болохоор яасан юм бэ гэсэн чинь маш том алмаз эрдэнэ гаргаж ирээд энэ ламтанд өгсөн. За тэгээд ламтанд миний эцсийн хүслийг биелүүлээд өгөрөө гэж чин сэтгэлээсээ ламтнаас гуйсан. За миний хувьд бол яагаад яг энэ шоронд хоригдсноо мэдэхгүй, ямар учир шалтгаанаар хоригдсноо мэдэхгүй, ямар ч байсан хэлмэгдээд энэ шоронд хоригдсон. Энэ шоронд хоригдчих хугацаанд нэг юм баян чинэлэг англи залуутай найзалж нөхөрлөөд за тэр найз маань бол одоо нөхөрлөлийнхөө дурсгал болгож энэхүү 50,000 франкын үнэтэй алмаз эрднийг надад үлдээсэн юм аа. Надад бол одоо энийг ингээ ашиглах ямар ч цаг завгүй болчлоо. Надад
амьдрах хугацаа үлдсэнгүй. Тийм учраас би энэ алмаз эртнээ эрэх чөлөөтэй байгаа. За намайг шоронд орохоос өмнө надтай дотн нөхөрлөж танилцчихсан хэдэн хүмүүст хувааж үлдээмээр байна. За энэ хүмүүс бол миний одоо хөрш кадрус фараон хөлөг дээр хамтран ажиллаж исэн Данглер, миний хайртай бүсгүй Мерседес, хайртай бүсгүй минь хамгийн сайн найз Фернан болон миний хөгшин эцэг гэдэг ийм хүмүүс байгаа. Энэ 5 хүнд энэ алмаз эрднийг зараад яг тэнцүү хуваагаад өгчөөрэй гэж загсан учраас би одоо энэ хүний захиасыг биелүүлэхээр явж байна гэж хэлдэг. За тэгээ би Эдмонд Дантес гэдэг хүний захиасыг нь биелүүлэх гээд сая нөгөө Марсель гэдэг хот руу очисон чинь Дантесийн аавнаас барчсан. Мерседес гэдэг бүсгүй бол ерөөсөө огтхонч Орос хорог алга болчихсон байна. Тэгэхээр би үлдсэн 3 найзад нь одоо энэ алмаз эрднийг нь хуваагаад өгчдөм билүү гэж бодож байна гэж ярьдаг байхгүй юу. За тэгсэн чинь энийг сонсоод нөгөө кадрус гэдэг чинь угаасаа жоохон шуналт итгээд байсан учраас за дээрээс нь санхүүгийн хэцүү нөхцөл байдал байгаа учраас бүр ингээд нүдэн гялцаал хэлдгийм байгаа үстэй тий. За ингээд яриад эхэлнэ. Юу болсон юм бэ? Хөрхидөө наад Эдмонд Дантес гэдэг хүнийг би бол таньнаа 19 настай байхдаа гээд шоронд гүтгэгдээд ороо суусан. Гэхдээ наад хүн чинь аягүй андуурч авсан байна. Яа тэгэхээр наад хүний чинь одоо найзаа гэж бодож ирсэн тэр Данглер, Фернан гэдэг хүмүүс бол наад хүмүүсийн чинь найз нь биш ээ. Харин ч бүр эсэргээрээ хүмүүс юу болсон юм бэ гэдэг бүх зүйлийг ярьж өгдөг. Миний ярих байгаа зүйлийг эхлээд хинт ч битгий хэлээрэ гэд. Яа тэгэхээр одоо энэ таны хайгаад байгаа хүмүүс бол маш эрх мэдэлтэй, маш их баян чинэлэг болсон учраас намайг бол яач ч магадгүй гэж хэлж байгаа байхгүй. За ингээд энэ хүмүүст юу тохиолдсон юм бэ? Хин хаана байгаа юм бэ гэдгийг кадрус ярьж хэлдэг. За Дантесийн аав яасан бэ гэхээр Дантес баримтлагтаа явсны дараа нөгөө байр руу очиод тэр байрнаас огтхонч гарахгүй гэд бүр гүрийгээ зүтгэждэг. Хүүмэн одоо хизээ мүдгүү эргээд ирлээ гэд. Хүүгээ хүлээгээд одоо хоолоогоор нь хоолд авахгүй байна гэд хоол идэхээ болчдөг. Тэгсээр байгаад насарсан гэж ярьж байгаа байхгүй юу. Хүмүүс болохоор яг өвгөн Дантесийг гуниг уй гашуугаасаа болоод хоол идэхгүйсээр байгаад насарчлаа гэж бодож байгаа боловч яг үүндээ би жинхэнэ учрыг нь мэднэ гэж кадрус яриад байгаа шүү дээ тий. Юу болсон юм бэ гэхээр яг үүндээ өвгөн Дантес бол үлбэрч өгсөн. Хоол ундгүй, мөнгөгүй болсон учраас тэр хүн олон сарын турш гэрээсээ огт гараагүй Мерседес гүгээд ирэхэд Мерседесийг хөөгөө явуулцдаг байсан. Ноён Морел ирээд одоо хүүгийнх нь орноос аавыг нь жоохон асарч хамгаалахаа мөнгө төгрөг өгдөг байхад ч гэсэндээ тэрийг нь ерөөсөө огтхонч авдаггүй байсан. Тэгээ гэртээ байсан эд хогшлыг багаар ингээд зарсаар байгаад хамгийн сүүлд нь одоо гидсэн наалтаад нас барсан гэж хэлж байгаа байхгүй юу. Энийг сонсоод одоо нөгөө лампны дүр туурсан байгаа Эдмонд Дантесийн бол зүгээр дотор нь бүр ингээд мушиграал зангираал ирнэ. Дараа нь юу болсон юм бэ гэсэн чинь кадрус яг шууд яг өөр хамаар хэлдэг. Фернан, Данглер хоёр бол ийм загтал бичээд Дантест атаарсандаа болоод хилмигдүүлчихсэн. Би яг энэ бүхнийг хараад өөрөх нь үдээр хараад байжсэн учраас би яг юу болсон мэдэж байна. Гэхдээ би хитрхи согтсон байсан учраас тэр аимшигтай загтлыг бичиж явах үед би тэр хоёрыг зогсоож чадаагүй. Маргааш нь Дантесийг баригдаа явахад нь би очиж бүхнийг хэлье гэж хэлсэн боловч Данглер намайг айлгсан. Бонапартист одоо ийм хүнийг чи очиод өмгөөлөхөр чамайг ч гэсэн шоронд хийчих юм биш үү гэхээр би айгаад очоогүй гэж хэлдэг. Морел буюу одоо Дантест хамгийн сайн хандж исэн фараон хөлөг онгоцны эзэн одоо Дантесийн ажил олгогч гэх юм уу те тэр хүн яасан болоо гэд лам Дантес асуусан чинь кадрус хэлдэг. Морелийн ер нь бол бизнес ажил нь бол маш таагүй маш муу байгаа. Ямар ч байсан хүү охин хоёртой болсон. Охин нь хайртай хүнтэйгээ гэрэлж чадахгүй байгаа. Яа тэгэхээр Морелийн бизнес нь бүр бараг дампуурсан учраас охиндоо нөгөө энжин өгч чадахгүй байгаа гэдэг ч юм уу тийм ээ. За тэгээ Морелийн хувьд бол юм хэцүү байгаа гэдэг хэлдэг. Дараа нь Данглер яасан бэ гэсэн чинь Данглер болохоор Дантесийг шоронд хоригсны дараа Испани яваад за Испанд айгүй юм зөв хөрөнгө оруулалтууд энэ төр хийгээд бүр маш их хэмжээний мөнгөтэй болчихсон. За тэрнийхээ дараа баян эмэгтэйтэй гэрлээд тэр эмэгтэй нас бараад дахиад баян эмэгтэйтэй гэрлээд бас нас бараад за тэрнийхээ дараа бол ер нь өөрийнхөө хөрөнгөнийг ашиглаад Парист барон буюу одоо юм язгууртан тайж гэрхэм зэрэгтэй болоод Парист амьдарч байгаа гэж хэлдэг. Фернан яасан бэ гэсэн чинь Фернан цэрэг татагтаа явсан. Эхлээд Наполеоны айрамд очсон байгаа юм. За тэгээд Наполеон Ватерлууд ер нь бараг ялагдах нь дээ гэдэг нь тодорхой болонгууд шууд тэндээсээ нөгөө тал руу нороод за тэгээд цэргийнхээ амдаа жоох юм авиас чадвартай байсан юм уу та ер нь бол нэлээ их цэргийн цолтой энтер болж молоод сүүлдээ бараг генерал болоод нэлээ хэмжээний мөнгөтэй болоод эцэст нь Мерседесийг авч суугаад Морсерийн гүнтэн гэдэг хэрэгэм зэрэгтэй болчихсон. Мерседестэй нийлээд Альбер гэдэг одоо хүүтэй болоод Парист амьдарч байгаа. За Мерседес бол одоо ядуу нэг охин байхаа болоод Морсерийн гүнгийн авхай
болоод Фернанта гэрлээд баяжсныхаа дараа маш их хэмжээний нөгөө сургалт одоо хичээл аваад маш боловсралтай, соёлтой одоо Парисын хамгийн урдаа барьдаг эмэгтэй болчихсон. Хүүгээ тэргүүн дээд зэргээр өсөж байгаа гэж ярьдаг. Вильфор яасан бэ гэсэн чинь Вильфор бас л яг л адилхан Дантесийг баримтлагсны дараа за яг Наполеон эргэж ирж мөрөөж жоохон байр суурь гангасан ч гэсэндээ эргээд маш их хэмжээний хөрөнгө мөнгөтэй болчихсон сайн сайхан амьдарч байгаа гэж хэлдэг. За энэ бүхнийг сонсоод Лам Дантес бол тэгвэл баг энэ алмаз эрднийг хүртэх хэрэгтэй ганцхан хүн таал юм биш үү? Та өөртөө авдаа гэж хэлээд нөгөө нэг алмаз эрднээ Кадруст үлдээгээд яваад өгнө. За энэ зуур болохоор юу болдог вэ гэхлээр Дантест ажил олгогч фараон хөлгийн эзэн Морел ба түүний хөвгүүд одоо Пүсийн эзэн Морелийн амьдралаас гардаг. Морел бол маш хэцүү нөхцөл байдалд орчихсон. Бизнес нь баг дампуурах дээрээ төгсөн байгаа. За дээрэс нь нэмээд одоо сүүлийн хит хитэн хөлгөн бараа бүтээгдэхүүдээ живдэг ч юм уу, далайн дээрэмчдийн дайралтанд өрсдөг ч юм уу гэх мэтчлэн азгүйдэлтэй байгаад байгаа. За тэгээд Морелийг бол ер нь Дантес маш сайн Морелийн талаар сонссон. За саяны Кадрусын ярианаас бол Морел өөрийг нь шоронд хоригдсны дараа бараг 10-20 удаа Вильфор дээр очиж яасан бол гэж асууж лавлснаас гадна одоо аав нь хүүгээ хүлээгээд би хаана хэцүү байхад очиод мөнгө төгрөгөөр хүртэл туслах гэж оролцсон байгааг нь бол Дантес сонсоод Морел туслахаар шийддэг. За Морел бол ингээ маш олон хүмүүсээс маш олон банкнаас хувь хүнээс ч тэр банкнаас ч тэр үр зээл тавьсан байсныг нь бүгдийг нь Дантес нэг юм банкны төлөөлөгчийн нэрийн доор зээлийн бичгүүдийг нь худалдаж аваад Морелд 3 сарын хугацаа өгдөг. Энэ зээлээ төл гэдэг. Морел ч гэсэн өөр амладаг. За танд бол надаа 2 дахь боломжийг олгож аваад маш их баярлалаа. 3 сарын дараа би яа харахгүй зээлээ төлөх болно. Хэрвээ би зээлээ төлж чадахгүй бол би өөрөө амиараа төлөх болно гэдэг утгатай хэлдэг. За тэгээд 3 сар өнгөрөөд мэдээж зээлээ төлж чадахгүй нөгөө бүр хамгийн сүүлд ганцхан үлдсэн байсан фараон гэдэг хөлөг онгоцны хүртэл энтгэгээс одоо авчирж исэн тэр үн цэнтэй бараатаага живсэн гэдэг тийм мэдээг сонсоод Морел амиа орлох гээд байж исэн чинь Синдбад далайчин гэдэг нэг юм хүнээс Морелийн охинд нь загтал ирээд охин нь тэр загтлын дагуу зааж өгсөн газар буюу одоо Дантесийн өвшин эцгийн герт нь очисон чинь Морелийн юм улаан өнгөтэй төрөвч байдаг. Тэр нь болохоор өмнө нь Морел одоо аавыг нь амьд сэрүүн байхад тэр улаан төрөвчөндөө мөнгө хийгээд өвгөнд ингээ үлдээж исэн юм байна л та. За тэнгуү тэрэн дээр Морелийн бүх өрийг нь дарчсан бичиг охинд нь инж болгож өгсөн эрдний чулуу байж исэн. Охин нь энэ бүхнийг аваад аав дээрээ эргээд ирэхэд аав нь бол буюу одоо Морелгоо яг тэр үед баг амиа орлох гээд амруугаа ингээ буу тулгачсан байж исэн. За тэгээ байж итл бүр гайхамшиг болоод нөгөө живчгсэн гэж бодож исэн фараон хөлөг онгоц нь бүр дүүрэн ховор нандин үн цэнтэй бараа бүтээгдэхүүнтэй Марсель хотын боомтод ойртон ирж байна гэдэг ийм мэдээ сонсогддог. За энэ бол мэдээж Эдмон Дантес өөрт нь болон өөрийнх нь эцэгт нь тасралтгүй сайн хандсаар ирсэн Морелийн одоо ачийг нь хариулж байгаа ийм үйл явдал байсан. За энэ бүх үйл явдлыг бол Дантес өөрийнхөө хөлөг онгоцноос хараад Якопото хоёулаа дотроо боддог. Энэ бол одоо миний хийж байгаа хамгийн сүүлийн сайн үйл. Үүнээс хойшоо би зөвхөн өшөө авах болно гэж дотроо бодсноор 3 цуврал болгоод хуваацсан байгаа номны маань эхний хэсэг дуусж байгаа. Өргөлжлүүлээд 2 дахь болон 3 дахь хэсгийг ярих болно. За тэгээд би өнөөдөр хэлжсэн энэ номыг ахлах сургуульд байхдаа бүр 2 ч удаа уншижсэн гээд. За тэгээд миний санджаагаар бол 2 дахь номон дээр маш олон дүрүүд гардаг. Дээрэс нь нэмээд яг учир нь ингээд юу болоод байгаа нь ойлгохдохгүй ингээл үйл явдлын зангилаанууд яваал байдаг. За тэгж явж агаад 3 дахь номон дээр тэр бүх зангилаанууд нь тайлагдаад үнэхээр ингээд тархитлахын дотор одоо нөгөө салют бодож байгаа юм шиг л юу болоод байна гэдэг юм гайхамшигтай төгсгөл биднийг хүлээж байгаа. Тэгээ ямар ч гэсэн эргээд энэ номыг уншсан чинь бас маш сонирхолтой байна. Тухайн үед хүүхэд байгаад уншиж байхад надад энэ улс төрийн талаар хэсгүүд аягүй их юм шиг санагдчихсан боловч энэ удаад уншсан чинь тийм ч их биш. Хэдгээ нүүр харин харилцан яриануудаар маш их баялаг ийм ном байсныг нь бас одоо ойлгож авлаа. Та бүхнийг бас таалан тухлан сонссон байхаа гэж найдаж байна. Ингээд удахгүй учир нь үл ойлгогдох 2 дугаар номоор иргэн уулзцгаая. Хэрвээ та бүхэн манай сувгийг дэмжих хүсэж байгаа бол бид дэлгэцэн дээр дансны дугаараа байршуулсан байгаа. Ингээд
Намайг сонссонд баярлалаа. Удахгүй иргэн уулзцгаая.